За сайн байцгаана үзэгчдээ, яг энэ цаг мөч намайг харж байгаа яг энэ цаг мөчийн мэндийг яг одоо танд үзэж чаад баярлаа гэж төрөж байна. Тэгээд өнөөдрөөс эхлээд ер нь бол эхлээд ч яг уу ер нь бас нэвтрүүлэг дээр их тийм сонирхолтой сэдвээр ярилцъя гэж би бодож байгаа. Тэгээд бас өмнөхөөс арай нэг өөр сэдвэр ч юм уу те ярилцъя гэж бодож байгаа. За тэгээд тэрийг бол одоо явц дунд цаг харах байхаа гэж бодож байна. Сүүлийн үед бас Facebook дээр жүжигчнийхээ карьераас гадна бас их тийм хараарч тэр сайхан талаарч тэр их олон хүн бас харагдаж байгаа. За тэгээд ер нь бол нийслэл хүүхэн кинон дээрээс харж исэн бах, Маад самтлагийн дуучин гэдгээр нь бас мэдэх бах. Жүжигчин Минжин өнөөдөр тавьж оролцуулж байна. Тэгээд эсэнд баярлаа. Баярлаа. Эсэнд баярлаа. Тэгээ шууд тэгээд сэтгэлзэн дарамттай гэж байна. Харин амар шок гэж шүү дээ. Яана гэдэг. Ямар өөр юм ярих гэж байгаа болоо гэдэг. Айгүй гоё юм ярих гэсэн чинь зэв баггүй. За тэгээд Минжин бол ихнээ таньнаа хүмүүс. Тэгээд ер нь л өмнө ярилцлагын төлөд орж ирлээ нэ за. Ер нь орж исэн л доо. Яг тулж хоёлаа ярьдаг. Үгүй дээ. Орж байгаа. Тогтаал явж исэн. За. Одоо ингэ баригдсан. Баригдсан да. За тэгээд эхлээд Минжинтэйгээ эхлээд дотн цагаан танилцсанаа. Дотн танилцсанаа гэдэг нь одоо 10 жилийн сургууль, дээд сургууль, айлын хэд хүүхдийн тэгээд нэг хувийнхаа мэдээллүүдийг манай үзэгчдэд дэлгэрэнгүй өгнө шүү дээ. За найз нь болохоор 45 дугаар сургуулийг 2000-аас 2011 онд дөрвижсэн. Тэгээд дөрвжлүүлээ 2011-ээс 15 он хүртэл соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлэр ломхогш удирдлагын дор суралцж төгсөөд 15-аас 17 онд дахиад соёл урлагийнхаа их сургуульд урлагийн ухааны магистр зэрэг хамгаалсан. Тэгээд 15 оноос 16 хүртэл 12 оноос эхлээд юм уу 16 хүртэл Маад самтлагт болдог гэж хагаад 15 оны 8 сараас X2 Production-д орсон. Одоо залуу жүжигчнэр ажилладаг. Сая 20 оноос юм уу да. Яг одоо 2 сарын 10 хэдэн тийм битээ. За одоо саяхны хүртэл сураад 2 жил 2.5 жил юм уу. Ихцэг олон улсын их сургуульд хуулийн хичнээнээр сураад төгслөө. Одоо сурахгүй нэ. Одоо болчлоо. Амар зоригтой сурсан хүүхд гаргаа байхгүй болсон. Ямар олон сургууль зарсан бэ найз. Тэгээд айлын 5 охин, доороо 3 эрэгтэй 1 охин дүүтэй. За. Тийм. Манай Минжин хэд онох юм бэ? Хэлэхгүй. Эмэгтэй өнөөсөн. Одоо 3-ын толоо орлоо. Тэгэл бодчих л да зүгээр яг 2000 онд орсон гэдэг. Жанчуу энэ чинь Мишка, Жери, Немо энтертэй чинь нэг анги штэ. Тагта төмрөө хоёр чинь болохоор та ч надад чацуу илүү нэг ах үлээ нэг дүү үлээ. Би жанчуучин жанчуучин болохоор ах тэд нар ч юм бол жоохон хөгшин тэгж жоохон улирж мэлэрд орсон байхгүй нийгмийн байх тийм баг. Жанжив тогтаан тэр чинь чамаас 1 2 ах. Бид нар болохоор яг үеэрээ бас нэг ганц мэддэг. Дүү. За 94 мөр 30 орох гэж байгаа чинь тийм юм байл тий. Ямар ч зүйл олон сургуулийг төгссөн айлын том охин нэлээд бас чанга хатуу Ааштай байх нь. За тэгээд Маад самтлагаас нь гоё яриад явъя гэж бодож байна. Маад самтлаг айгүй хөргөн дуунуудтай. Бас ингээд хаяа ингээд сонсохоор надад их тийм гэгээлэг санагддаг юм. Тэгээ муухай дурсамж тэр үед нь байгаагүй болохоор тэгдэг юм уу надад гэгээлэг санагддаг. Яг тэр дуучин сонсож байгаад ингээд нэг юм салж сарнсан энэ тэр юм хэрвээ надад байсан бол бас имзэгэл сонсогдох байх. Тэ зүгээр тийм байхгүй надад их гой сонсогддог. Маад самтлаг хідэн дуутай юм бэ? Гурван залуу тагта жанчуу төмрөө тэгээ чи ингээд та дөрөв байсан шүү дээ тий. Тэгээ яг нэг 5 6 дуу бол яг өөртөө надтай хамт гаргасан. Тусдаа дахиад 2 3 дуутай. Гаргаж ирсэн. 5 6 баг CD гаргачихаар л. Маад самтлагын та яаж ярьж байгуулж ирсэн юм? Гэхдээ яг нэг хэцүү ангиас хойш тэр 3 чинь төгсөөхтэй хамт их ойр дотнолсон. Гайсийн төгсөөхтэй. Тэгээд тэр 3-тай хамт нэг хамтлаг байгуулъя. Ер нь гайсийн гайсыг гаргасан нэг хамтлаг байгуулъя гэж ярьж агаад тэгээд тэр 3 дээр нэг охин эрэхтэй байна гэд. Тэгээд 2 дугаар курст тагтаа интернет руу залгаад тэгээд нэг очиж уулзаад. Тэгээд дуулдгийг бол мэддэг юм байна тий. Нөгөө нэг тагтаа энэ чинь нэг үе болохоор хамтдаа тэгэл нөгөө дууны хичээл мичээл тамд орно илүү дутуу тамд маазраал яж ин тэгэл тэрнгээр л мэдээл тэгэл орсон шүү дээ. Дурлсан дууны гэдэг те нэг ямар дуулаа нэр нь нөгөө би дурдмаар байна. Би дурдмаар байна. Би дурдмаар тэр аягүй гоё дуу. Тэр чээс та гоё. Тэг ингээд стресс мэрийг сонсоход их гоё санагддаг. Дагтаач бас одоо ингээд дуу муу гаргаад баяр цэнгэл мэнгэлтэй гаргаад бас их
хөөхөн авиас дээр тагтаач бас миний төлөлд орж исэн, жанчуу орж исэн, төмрөө орж байгаагүй маань. Хамгийн их намайг инээл хийчихсэн хүмүүс нэг тагтаа баг. Тагтаач ер нь зүгээр өөрөө алиа байхгүй. Өөр ингэ байгаа нэг хичээгээд байхгүй юм нийт. Зүгээр шуруугаа ихэд л бидний нэ шүү дээ. Тийм байх. Би яаж тагтаа дээр ингэ өндөг мөндөг хагалдаг юм ингэ тоглож байгасан. Чи яг навд дээр л гэж чи өөр гайгүй хүн царайс дөрвөөс болж ингэхгүй гэл. Баа ганьсэн. Тэгээ одоос минчилтэйг басаа инех баха гэж би бодож чинь. За тэгээд тэгэрээ гэж жина. Тэгээд маазас яг гарцээ. Уу яг гарсан ч нэг юм байхгүй л дээ. Яг болцсон. Зүгээр яг жүжигчнийхаа карьераа ер нь илүү хөөе. Тэгээ аль аль нь одоо жишээлбэл одооны нөхцөл байдалд бол баярлаа. Манай жанчч нь ерөнхийдөө найруулагчаа барьж явж шít те. Найруулагчаар дагнж явж гин. За ингээд хувьдаа яг өөр гэсэн юм юутаасан болохоор нэг тэрхүү үедээ нэг өөрөө өөрсдийн юм хөөх талаар ч юм уу гэж бодож нэг хэсэг дарсан байх гэж боддیں۔ Одоо яг хин хинийхэн дотор нь тийм бодол байдаг хальтаа бид эдийн дотор. Дахиад нэг гоё дуу чи те. Дахиад нэг гоё ингээд нэг эморуулдаг ч юм уу гой хөгжөдөг ч юм уу нэг юм гэгээлэг гой дуунууд идэх сонсоод нэг гоё юм жаргачдаг тийм юм хийчихье гэсэн бодлоод ер нь хин хинийхэн толгойд байдаг л ах гэж боддог шин. Одоо бүгд томорцооцсон юм шиг одоо тэгэл дөө мөг бол хямдхан хийчихсэн зү. Нөгөө томрох гоод л явж гин. Чи яхах юм зү юм бэ? Йоо хямдхан ингээд нэг дөө мөг бол одоо ингээд сайхан ах нар гис нартайгаа ярьжаад хийчихсэн зү. Үгүй яг тэгэл болно шүү дээ. Бас юуны тулд урлаг дотор нөөрэ буцалж байгаа лээ. За X2 production одоо хариалагддаг юм уу? Хариалагдж байгаа залуучууд байгаа. Одоо залуу жүжигчин ч бас биш болчлоо л да. Одоо минь чи хөшөрж штэ. 3 тоглоо орж ир залуу жүжигчин. Залуугаараа байгаа. Доолгыг гарч ирээгүй байгаа. Насчин залуугаа ч гэсэн одоо ингээд яг X2-тэй бол залуу жүжигчин гэж явах тий. Гэтэ яг ороод 8 жил болчлаа гэдэг чинь тийм бас айгүй удаж байгаа шүү. Тий 15 онд орсон чинь 8 жил болсон. Тэгээд X2-д анх яагаад орж ирсэн? Зориг ах штэ. X2-ийн зориг ах. За зориг. Зориг ах чинь 10 жилд надаас 4 анги урдлахгүй юу? Яг манай 45 дугаар сургуулийг төгссөн. Тэгээ үргэлжлүүлээд манай ангийн ламхуу агшийн бас шав байхгүй юу? Яг миний өмнө төгсөлт. Тэгээл ерөөсөө холбоотой байдаг наашаа цаашаа гэл юм ярьдаг. Тэгээд 3 дугаар курстай байхдаа орох гэжсэн X2-д. Тэгээд тэр үе чинь нөгөө нэг жоохон дипломын жүжиг мүжиг гэл нэг тэр үеийн нэг нөгөө ардын жүжигч чинь бас ингээд төгсөхгүй нэг ажилладаг шүү. Тэгээд орж чадаагүй. Тэгээд төгссний дараа зориг ах залгаа зааханд төгснөө төгсөн бол хүрээ дээрээ нэг шалгуулаатах гээд. Тэгээд оноох аглах одногч тараа тэгээд орж ирсэн. Тэгээд чи өөрөө тийм хошин мэдрэмжтэй гэж бодож орж байгаа мó эсвэл зүгээр л надад хэрэгтэй юм да гэж бодож орж байгаа юм. Ер нь яг нөгөө нэг анханасаа жүжигчний мэргэжлийг нөгөө X2 production-ыг анханасаа хошин шиг тоглодог байхад нь л харж өссөн шүү дээ бид чинь багаасаа. Тэрнгээр нэгт нөгөө яг миний шүтдэг хүмүүс байгаад байгаа. Хоёр дэх юм бол одоо наад захын одны өгчөөс ахуулаад зөвхөн хошин мэдрэмж гэхгүй зөвхөн эмгтэй хүн талаас нь тий дээрээс нь зарчим хэр зарчимж байна ёс суртахуун талаас нь дээрээс нь урлаг талаас нь жүжигчин талаас нь ингээд тэр хүмүүсээс мүлжих юмнууд амар их байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсээс одоо ч гэсэн ингээд мүлжөөд л тэр хүмүүсээс баг багаар суралцаад л яваад байгаа. 8 жил болоход одоо X2 production-ийн хувьд гол дүр ч юм уу тиймэрхүү юм байна уу? Яг зүгээр юу тоглодог байсан хошин шиг тоглодог байхад тайзан дээр бол одоо бид нар чинь тайзны бүтээл рүү ороод тэрнээс хойш ер нь л хувь хувийн юм хөгөөл хаяа нэг цуглуул завтайнууд нь цуглаж юм хичээл ингээл яваад байгаа л та. Тэгээд юу нэ сэнгэлийн удажиж дүрмөр өгдөг юм шиг байна тий. Магадгүй бах тэр чинь бас нэг яг хошин урлагийн юм гэдэг чинь бас нэг өөр юм байт юм шиг байна. Магадгүй. Тэгээд би бас бодож байгаа. Одоо манай минжин чи одоо сүйд бол ингээ кино уран бүтээлэр бас их олон хүн мэдчихэж байна тий. Нийслэл хүүхэн тавсан. Өөр ямар кинонуудаас одоо нинжин ихэр тавилан уу? Ихэр тавилан. Нинжин сэтгэл солиорч ихэр тавилан. За тэгээд өөр ямар кинод байгаа вэ? Сая боловсролын олон ангид дууссан. Одоо 3 сарын ихээс IPTV боловсрлоор гарч эхлэх байхаа. Төрөөл ер нь нийслэл хүүхэн хоёр дээр чинь би жирэмсэн байсан шүү дээ. Тийм үү? Тийм. 6-7 сарын явагдцаа гэдэг. 6-7 сартай хизээний том болцоо. Тийм үү. Тэгээд байжгаад 3-таа орч чадаагүй нийслэл хүүхэн 3-таа. Зөв. Нөгөө нэг ангид. Тийм, балсаргцсан. Тэрэндээ орж чадаагүй байжгаад тэгээд 104 жилийн 7 сар төрлөх мужиг хоёр ихэр тавилангийн санал тавиад тэгээд яна би хүүхэдтэй штэ хүүхэд мань өхүүлээ би чадахгүй нэ гин. Тэгээд яг тэр үеэр нь хүүхэд жорж ир тараа хөрлөх мужиг өө чи наад хүүхдээ өөрийнхөө баг хүүхд толгойд аваа авчих гэдэг би хүүтэйг амт очиж тоглосон. Тэгээд ихэр тавилан ч бас нэлээ ойлуулах төрлийн кино тий ойлуулчих гад байдаг кино тий. Тийм. Тэгээ манайхан ч өөртөө ойлгох туртай юм биш үү? Зовоо шаналаад ойлаад үзээд юм билээ. Тэгээд одоо ингээд чиний зөв санааг би сонсох гэдэг. Одоо ингээд сүлд
жүжигчин яг ялалт гэдэг жүжигчин Facebook дээр бичсэн байсан. Би Facebook-оор найздаг гэсэн чинь нэг найруулагчийг ингээд меншн хийж яагаад одоо ингээд хүчнэдэж хүн уйлуулдаг болоо. Тэ? Ингээд намайг ингээд блоклцсон. Тэгээд ингээд хэлэх гэхээр ингээд утсан авдаг болохоор би ингээд бичиж байна гэсэн байсан байхгүй юу. Хүчнэдэж хүн уйлуулдаг болоо. Зүгээр ингээд яагаад ингээд яг нэг хайрцагт орчлоо штэ гэж бичсэн байсан байхгүй юу. Урлагийн бас би нэг шөмжилдэг байх л та. Тэгээд чи энэ тал дээр юу гэж боддог вэ? Ер нь ингээд сүүлийн үед ингээд хүнийг уйлуулах гэдэг кино амар их болчихсон. Тэр Эрдэнэ гавитын тоглосон нөгөө нэг охиндоо бичсэн цагталч юу. Одоо тэр бол кино бол зүгээр л хүнийг яг бүр уйлуулах зорилготой кино байгаа байхгүй юу. Тэнд ингээд гарч байгаа сцен дээр сүүл ингээд хүн ингээд уйлуулах гэдэг шүү дээ. Хүчээр тэнгууд уйлуулах гэдэг нь мэдээд байгаа болохоор би бол ингээд уйлахгүй байгаа байхгүй. Мэдрэмж өгөхгүй ш надад за энэ уусаа юм. Яг энэ тал дээр чи жүжигчний хувьд юу гэж боддог вэ? Уу яг зохиолч найруулагч өөрөө бичгтээ тухайн одоо уран бүтээлийг найруулахдаа заавал уйлуулна гэсэн зорилго тавихгүй найруулж байгаа шүү дээ. Өөрийнхөө харсан юмар тэр уран бүтээлийг найруулж байгаа шүү дээ. Бичиж байгаа шүү дээ. А тэгэнгүүт тэр хүний чинь нөгөө үзэж байгаа тэр уран бүтээлийг үзэж байгаа хүмүүс нь өөрсдөнд нь хэр гүн сэтгэл төрүүлж гин хэр тийм одоо сэтгэл багхан төрүүлж байгаа тий одоо чиний хэлдэг нөгөө ойлгох сэтэл өгөхгүй байна гэдэг нь магадгүй чамд тийм мэдрэмж өмнө авч байгаагүй ч юм уу тий тийм болохоор чи тэрийг мэдрээд ойлгохгүй байгаа ч юм уу би тэгжэл юу надад тэрнээс чинь хүний хүчнэдэж уйлуулаа л тий би алдарт ялалт ах чинь тэгж ялалт ах нөгөө алдарт ялалт ах байна тэгэж бас магадгүй би тэгтээ тэрийг мэдгүй би тэрийг тэгтээ нэг юм зөвч гэж хэлэхгүй л тий зүгээр тэр чин хүн болгоны харж байгаа үнцэг үзэж байгаа бас нүднүүд өөр өөр байгаа шүү дээ бас сэтгэл дотоод ертөнцүүд нь хүн болгоных өөр өөр байгаа. Тийм болохоор өөр хүлээж авна шүү. Чи киногоо дуусгаад өөр киног үзэж байгаа шүү дээ. Дотоод толчих гэж боддгоо. Боддоо шүү. Ялангуяа ихэр тайлан дээр мэрсэр бодсон юмнууд байдаг. Байдгүй. Одоо ингээд жишээлбэл за шүүдрээ тоглож байгаа. За уугнаах тоглож байгаа. Манай тэр танаа нөхөр тоглолт Бямба гэж. Чин тавлан Бямба гэх нэртэй болсон шүү дээ. Тавлан Бямба. Тэр мундаг жүжигсэн байлээ. Тэгээ нэг юм дотортой бас байлаа шүү дээ. Тэгээд ингээд харж байхад ингээд би энэ хитээс дутчлаа да гэдэг мэдрэмж төрдгөө эсвэл би өөрөө дутчлаа да гэдэг мэдрэмж төрдгөө. Би өөрөө тэрэн дээрээ жоохон дутуудулсан байна гэж боддог ч байна. Би ер нь ойлгох байхгүй угаасаа. Тэгээ хүүхд гаргасан чинь бүр ингээд тэмхтэн чинь зөөлөн болчтой юм биш үү? Амар уян зөөлөн, нулимсны орхон. Тэгээ дээрэс нь нөгөө миний 5 хүүхдийн хамгийн бага хүүхд маань миний хүүхдээ өөрөө болж хамт жүжиглж явсан болохоор тэр кино бүр ингээд ойрхон байгаа таахгүй ойлгоход амархан ч гэх юм уу те. Жүжигийн одоо дүрээ ойлгоход бүр амархан. Мэдрэмжний ойрхон те. Шүүдрээ тэр ингээд хамт тоглоод таад ингээд нэг уран бүтээлд орж байгаа штэ. Ер нь чамд ингээд хамт кино уран бүтээлд орж байхад дургу хүн эсвэл ингээд хэцүү ажиллахад хүмүүс байдгүй ер нь. Гэхдээ яг одоогийн байдлаар бол нөх амар олон уран бүтээлд явж байгаагүй ч юм уу те. Ер нь бол яг одоогийн байдлаар бол тийм одоо энтэй ажиллахад ядаргаатай тэр жүжигч амар их цантай юм байдаг. Тэр нь юм гэсэн юм одоогоор бол алга байхгүй. Тийм. Би яг ихэр тавилан шүүдрэг авсан гэхээр за шүүдрээ чинь яг бидний үеийн төгсөлт шүү дээ 15 он төгссөн байхгүй сууйсыг. Сууйс төгсөхдөө урлаг судлаачаар төгссөн юм. Тэгээ шүүдрэг орсон гэхээр за шүүдрэг ч ер нь өмнө нь ийм бас тотгошоо юмд явж байгаагүй шүү дээ тий. Тэгэхээр шүүдрээ голсон юм бол биш. Зөвхөн шүүдрээ хэр явах болоо яг энэ дүр ялангуяа тэр чинь хүүхдээ алдсан тий олддгүй энддэг тийм дүр болохоор яаж явах болоо гэж би шүүдрээ бодчихсон. Тэгээд дараа нь өөрөө юугаа үзчихэд уран бүтээлээ үзчихэд шүүдрээ бол лаголээ. Тий. Ундаглээ. За уран бүтээлийн тал дээр бол иймэрхүү байна гэж. За тэгээд цаашаа уран бүтээлээр яа. Одоо өөр юм ярина хоёлаа. За ингэж байгаа манай Минжинжи сүүлд нэг баахан муул болваа. Яаж? Үгүй юугээ ярьсан ч одоо манай Минжин гэл хүмүүс ширлэл муулаад ах юм би бас дотор өөр өмрөөл байж байлаа. Муулаад энэ одоо ямар муухай тийм юу өөрийгөө хайрлаад бусдыг хайрладаг хүүхэн бай гэл тэ. За сүүлийн бичлэгийг бол одоо ингээд хэрвээ би сошиал медиадээс манай найруулагч маань эвлүүлгийн найруулагч маань олох юм бол тавьчаарай. Нэг юм ярьсан, нэг сайт ярьслаг гэсэн. За тэр нь юу гэж ярьсан бэ гэхээр минь ингэж хэлсэн. Би тэгээ эмэгтэй хүн өөртөө маш их хайртай хүнтэй сууж жаргадаг. Чиний буруу байхад чиний өмнө өвдөг сөгдөөд уушлах гойдаг. Тийм их хүнтэй сууж эмэгтэй жаргадаг гэж хэлсэн. Тэгээ чамайг амар олон хүмүүс муусан чи тэр харсан бах тий? Харсан. За тэгээд одоо чи үс бодол өөрчлөгдсөн үү? Үгүй ээ тэр чинь ийм байхгүй нэ за. Яг бүтэн ярилцлагын зүрхцэг юмэн дээр байгаа байхгүй юу? Тэндээс нь зүгээр ийм хэсэг ийм нөгөө жоохон одоо токсик маягийн юм ин зүгээр ингээд
аваад тасцсан. Тэгээд тасцаж аваад тавьсан байгаа байхгүй юу? Нийлүүлээ гэхэд утга нь нийлүүлээд үзвэл үгүй шүү дээ шал өөр байхгүй юу? За утга нь ямар утгатай ярьсан чи? Гэхдээ ер нь яг би ингэсэн байхгүй юу? Тэрэн дээр ч гэсэн хүн яг зөв ухаанаар яагаад минь ингэж хэлсэн бэ нөө гэдгийг хэрвээ хүн сонсох юм бол тэр зүгээр тасцсан эсэх ч гэсэн сонсох юм бол ер нь нэг жоохон захас цухас ойлгохоор байгаа байхгүй юу? Яагаад ер нь эмэгтэй хүн ч өөрөө ер нь ир юм гэлтгөө зөвхөн эмэгтэй хүн гэлтгөө бүгд л хорвоо тайрлагдах гэж төрсөн шүү дээ. Тэгээд эмэгтэй хүн яа дий эр хүний бас хайранд гоё ингэж хайрлагдах гэж эр хүний нүмер нөөлөггийг түших гэж тулах гэж бас нэг эр хүнийг сонгоод нэг гэрт ордог үстэй. Тэгэнгүүт тэр хүн өөдөөс нь ингээд нэг юм хайрлж гин гээд хайрыгаа одоо эсрэгээр нь хайрлаад байдгийг юу ч ойлгох юм. Тийм биз дээ. Тэр чинь утгагүй юм байхгүй юу? Эсрэг нь хайрлна гэдэг юу вэ? Одоо хайраа бүр илэрхийлэхгүй гэсэн үг шүү дээ. Хайрлна гэдэг чинь юу юм бэ? Зөвхөн одоо тий хангалуун татгалан байлгах, өмсөж зүвхээр элбэг дэлбэг байлгах, тий хоол ундаар элбэг дэлбэг байлгах одоо тийм юмыг хайрлах гэхгүй шүү дээ. Хайрлах гэдэг нь тэгвэл нэлцгнаагаал байнгын тэмрэлдэл өмсөлцөөл эсвэл анхаарал хандамж тавьж байгаа юм шиг байгчаад ардуур нь явдгийг бас хайр гэж хэлэхгүй. Бас яг тийм багхгүй. Тэгэхээр хүн яг гаднаа илэрхийлдэг хүн бас байж болно. Хайр чи өөрөө их олон янзын юм гэж би бас бодож байгаа. Зөвхөн ингээд би бол өөрөө яг илэрхийлдэг хүн. Ялан төрлийн хүн. Би бол хайртайгаа хэлээд ингээд халамжлаад явж чадна. Гэхдээ тэгдэг хүн байдаг юм байна. Хилдэггүй. Гэхдээ хайртай. Ингээд яаж юмуд ингээд болгоод өгчий ингээд дуртай юм ус ингээд чадлаараа хорохгүй бай гээл те. Бас тийм хүмүүс байна шүү дээ. Гэхдээ тийм юм байла гэд одоо би зүгээр ингээд шулуухан ярил л да тий. Хойлоо шулуухан ярил тий. Тэгвэл зүгээр юм ихгүй. Тийм юм за одоо би өөр дээрээ авъя тий. Мадгүй минжин ингээд жүжигчнэр нь гоё ажиллаулъя. Минжин хүсэл мөрөөдлөөр нь явуулъя. Минжинд юу хэрэгтэй тэр бүгдийг бэлдээ. Үгүй сайхан байлгая гэж байгаа ч гэсэн тэр хүний одоо жишээлбэл надад хандж байгаа хандлага байж байгаа нэг муудалцахаараа юу гэдэг орчлонгийн одоо залуучууд бидний хаяа нэг урсгадаг нэг муухай хараалын өгнүүд байдаг. Тэрийг их нэртэй урсгадаг те. Одоо юу гэдэг эд тогшил ямар нэг юм эвдэлт сүйтгэдэг. Юу гэдэг чи нэг юм муухай гэр бүлд байж болохгүй тийм муухай зүйлийг хүнд харуулахаар хүн мянга надаа гой сайхан байгаа. Миний мэрэгчлэг ойлгоод амар хэцүү байхгүй юу? Тэнгүү чин дээрээс нь минжин гэдэг хүн хөхүүл байгаа. Нялх биетэй байгаа. Тэнгүүд одоо би одоо ч боддог. Ингээ бодохоор ингээд нэг уучлахгүй бүр ингээ гүн шарах ингээд үлдсэн байгаа гэдэг. Гомдолч гэх юм уу гэх юм тий. Тэгэхээр тэр чин бас нэг юм хайрын илэрхийлэмж. Би өөрөө бас нэг тийм одоо хүүхдийнхээ автаа уучрахаас өмнө айлын том охин ааштай байсан. Ааштай тий. Ааштай сүрсэр гэдэг. Манай нөхөр өөрөө их нялан хүн. Тэнгүүд би тэр хүнд тэнд уусчихж байгаа байхгүй. Тэнгүүд өөдөөс нь адилхан нялуурах гэдэг шүү дээ. Наазахаа одоо чиний ярьж байгаагаар өдөр болгон хайртайгаа хэлээ л да тий. Чи надад хайртай юу гэж сухаар өөдөөс хайртай штэ хараа гэж хэлэхгүй байхаар чинь наад үгүй чи олон хэлээд ахаар чинь шал үнцэн үг болчтیں۔ Гэхэр чи амар гомдмоор үсттэй тий. Гэхдээ ингээл нэг юм тэгэл үгийн муухагаар хэлээл ингээд ахаар чинь хүн чи яаж төвчих юм бэ? Би ч өөрөө хайрлагдах гэж эцэг ихтэр ингэж өссөн хүүхд бас л адилхан бинийг харилцан ингмээр ш. Хайр нөгөө нэг энэ эмэгтэйд бас муухай үг хэлээ гомдоочихгүй юмсан гэдгээс л хэлдэг юм гэсэн. Ер нь бол тий. Хэрэлдэж уралдсан ч зүгээр хосууд биендээ нэг юм эвлэрэх орон зай үлдэх хэрэгтэй. Тэгээд эр хүнд би одоо ингэ бодоод байгаа. Нөхөр хүнд тий нөхөр хүнд их нэртэй хүүхэдтэй гаргадаг бардам зан ер нь хэрэггүй тий. Бардам зан хэрэггүй. Бардам зантай байгаад эр хүн ер нь хожихгүй юм шиг надад санагддаг. Чи ер нь хэр одоо муухай ааштай гэхээр ер нь чи бас хэрэлдэхээр ямар ааш зан гаргадаг юм? Би ер нь хэрэлдэхээр дугуйлчихдээ. Гомдож хэрэлдэх янз болохоор дугуйлчдаг. Дууг. Гараж өрөөгд байхгүй юу? Бас дугуй байгаад тахаар сайн хэцүү дээ. Би дугуйлчдаг байхгүй юу? Дугуй болчоод баг харахад бүр ингээл алгасаж харж ингэж байгаа л ингэж харж байгаа буцааж ингэж хардагч байрын те. Машин там сууж байхдаа цонхруу хараа явах ерөөсөө яг ийм. Тэр хүн өөдөөс хараад за яриа ингэсэн байна. Хойлоо ярилцсан энэ тэр их би ярилцсан. Тэгэхгүй хүнийг учир зүггүй би одоо те энэ тэр эмрэг гэж харах надад юм байхгүй, шаардлага байхгүй. Яг тэгэхээр бас нэг хүний өсөж төрсөн орчин биш үү? Шал өөр. Тэгэхээр нэг хүнийг хараагаал байгаад одоо би бас ойлгосноо хэлье. Танай X ер нь X-ийг л ярих нь шүү дээ. Одоо би тэгж л ойлголоо. За X чинь чи надаас гүйж явах танилцсан уу? Тэгсэн. Тэгээд ер нь эрэгтэй эмэгтэй хүний ингээд нөө нэг юм ялгаа гэж амьдралд бас байна л да. Тодорхой хэмжээ. Бас хитрхи ингээд адилхан хүн ч гэсэн эрэгтэй хүн одоо шалчнаал бас ингээд
байвал энэ чинь утгагүй шүү дээ. Бас ингээд бас нэг бодлоо ингээд эрэгтэй хүмүүсийн ялгаа байх хэрэгтэй. Тэгвэл ингээд нэг юм нарциссист гэж үзэл байдаг юм байна л да. Одоо зан авир гэх юм уу. Тэр нь яадаг вэ гэхээр хүнийг яг байгаагаар нь хүлээж авдаг биш ямар нэгэн шалтгаан гаргаж ирж хайрладаг. Одоо жишээлбэл энэ хүн баян бол би хайрлана гэдэг нэг тэ эсвэл энэ хүн надад юу ч болсон уучлахгүй хөстэй тэгвэл би энэ хүнийг хайрлана гэдэг ч юм уу. Заавал тэр хүнийг байгаагаар нь хүлээж авах биш тэр нэг өөртөө ашигтай зүйл байлгаж ич тэрнийг хайрлах гэдэг чинь тэр нарциссист гэдэг зан авир нь. Тэнгүүд чамд тийм зан авир байдгүй. Одоо жишээлбэл намайг чи гуйх хөстэй чи эр хүн болохоор гэдэг бас хитрхи эмэгтэй хүнээс зам байна. Чи эр хүн болохоор чи ганц алгадуулаад чи юм сүртэй юм. Гэлтэй. Чи эр хүн болохоор ингэдэг чам зам байхгүй. Байхгүй. Огт. Би ер нь одоо бодоод тах надад тийм зам байхгүй. Би яг хүүхдийнхээ аав дээр бол би өөрийгөө нэлээ өөрчилсөн гэж боддог ш. Тэр хүний төлөө, хүүхдийн төлөө, гэр бүлээ цаашаа сайхан авч явахын төлөө. Манай ээж ч гэсэн одоо дүүнер ч гэсэн надад хэлдэг. Та ааштай байсан таны ааш өөрчлөгдсөн байна. Та ийм болсон байна, тийм болсон байна. Чин ирээдүгөө харж өөрчлөгдөж байгаа хгүй. Хүн өөрийгөө л өөрчлөнө гэхээс биш би оргил гэдэг хүнтэй би чамтаанд байлаа би чамааг өөрчлөнө гэж байхгүй шүү дээ. Чи миний төлөө өөрөө өөрчлөгдөн шүү тийм үстэй. Тийм болохоор тийм хүнийг өөрчлөнө гэж хизээж байхгүй. Надад тийм одоо юу гэдэг ямар нэг юм шаардлагаар би хүнийг хайрладаг, ямар нэгэн шаардлагаар тэр хүнд дурлах юм үүд тийм надад зааш байхгүй. Чиний буруу байхад чи уучлахгүй байхгүй өнгөрчсэн тохиолдол байна. Бага мэдээ тэр чинь эмэгтэй хүн байдаг. Эмэгтэй хүн болгонд байдаг гэсэн шүү. Байдгүй. Тэнгөт одоо хүмүүс ингэ нийтээрээ чамд уурлаад байгаа шалтгааныг би харлаа л бас бодохгүй. Тэгсэн чинь зүгээр энэ хүн харин оронд өөрийнхөө оронд энэ нөхрийнхөө оронд өөрийгөө тавьж үтсэн болов гэж ууралж байгаа хэл та. Тэр хүн ч бас адилхан хүн гэдэг утгаараа тий. Тэр хүн ч гэсэн ингэ уурж гомдож болно. Тэр хүн ч гэсэн ингэ өөрөө хайрлуулах хэрэгтэй. Тэнгөт чиний байдал төр болохоор чи тэрийг бол яг өөр дээрээ тусгаж ярьсан юм уу эсвэл зүгээр нийтээрээ ойлголтоор нь ярьсан юм уу? Зүгээр нийтэд нь ерөнхий ярьсан байхгүй. Би өөр дээр биш шүү дээ. Ер нь эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй суух хэрэгтэй. Эмэгтэй хүн чинь бол яг энэ шулуун хайрлахад тасаж дурладаг шүү дээ. Тасаж дурладаг. Үнэхээр тэр хүн өөрийг нь гоё хайрлаад ингээд нэг үгийн сайхнаар хэлээд тэ харилцан би нэг ингээд хахад эмэгтэй хүн өссөөсөөгөө тасаа дурладаг байхгүй хайрладаг. Эрэгтэй хүн ямар хүнийг эрэгтэй хүн тэгвэл ямар хүнтэй суух хэрэгтэй? Тэр бол тэр хүний л цензур шүү. Эрэгтэй өөртөө хайртай хүнтэй суучлах уу? Болно шүү дээ. Тэгэхээр амьдрал баланстай явах уу? Явуулгүй ядیں۔ Явах уу? Адилхан дасгах хэрэгтэй шүү. Дасгах хэрэгтэй. Тэр хүн ч гэсэн өөрөө дассан шүү. Тэр чинь хүн биз дээ. Тэр ир хүн бас. Би ч юм болохоор өөрөө чиний ир хүний бие дорж үзээгүй болохоор би мэдэхгүй байхгүй. Эрэгтэй хүн дасаж дурлдаг шүү. Эрэгтэй хүн бол 1000 үнэхээр дургүй юм хажууд нь байх ч дасахгүй. Тасахгүй юу? Дургүй учраас. Тэгвэл тэгэл хайртай өөрөө хайртай үнтэйгээ суугуулж байгаа. Тэгэхээр хараа би бол чамайг үзий ядаж буруу шаагаагүй шүү. Чиний ярьсан юм дээр би нэг юм дээр нь бодсон юм нь юу гэхээр эрэгтэй хүн үнэхээр ингээд маш их дурлаж суусан хүнтэйгээ л ер нь салахгүй амьдрах байх. Магадгүй бах. Тэгэхгүй суучаар хөссөн үсэг 2 3 жилээр хүний бие махбод төрдөг хуучин шигэ нөгөө нэг бүр яг анх ингээд нөгөө нэг яг үндэ ингээд унтаж үзээгүй байхдаа харж ирсэн харцсан унтаад үзсэн яг өөрөө хажууд нь ингээд байж харцаар шал өөртөө чи ингээд минийх болцсон гэдэг утгаараа энэ цаа болдг юм бэ гэж ус бодол төрдөг. Тэгэнгүүт эрэгтэй хүн бүр амар дурлцсан байж иж бүр үнэхээр ингээд чин сэтгэлээсээ бүр ингээд өхмөө санагдах үед хүн гарч иж тийм үнтэйгээ сууж иж тэр хүн бас тэр мэдрэмжээ эргээд санаад дахиад ингээд дахин хайрлах ч юм уу дахин ингээд тэрийг сэргийх боломж нь бүрддэг байх. Тэрс эрэгтэй хүн дасаад ингээд хүнд сайн болоод суудсан. Би л тийм хүн биш. Би ингээд дасаад хүнд суугаад дасаад саранхалтаа суугаад байсан. Тийм байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн бол бүгд тийм биш байх л та. Ер нь бол үнэхээр дурлаж суугаасаа гэж би хүсдэг байхгүй. Эрэгтэй хүнийг үнэхээр ингээд яг чиний хэлж байгаа ингээд сонсоход муухай ч гэсэн сонсоход эр хүн ч гэсэн эр хүнчтэй гэдэг сонсоход муухай ч гэсэн эрэгтэй хүн үнэхээр буруу өөрийнх нь буруу гэдгийг мэдсээр байж өөрөө буулт хийгээд өвдөж хамаагүй ингээд хажууд авч үлдэх хэмжээнийхээ хайртай хүнийг хайрладаг юм байна гэж би боддог байхгүй. Тэгэхээр яг чиний хэлж байгаа бол яг бодит амьдрал дээр бол үнэн. Тэгтээ сонсоход эвгүй. Тэгээ яг би жоо эвгүй байдлаар хэлсэн байж магадгүй. Тийм, сонсоход эвгүй. Тэгээ яг эвгүйг нь өөрөө тастаад авсан байж магадгүй тий. Хайр даадаг хүн байдаг шүү дээ. За чи хэр хайр даадаг вэ? Би хайр даадаг. Би ер нь өөрийгөө сайн хүн юм биш үү? Би гэхдээ өөрийгөө үнэхээр сайн охин гэж боддог. Айлын сайн охинч гэж боддог. Дүүнэртээ сайн ихч гэж боддог. Өвөө мэдээ сайн зэнж гэж боддог. Ачинч гэж боддог. Яагаад яг өнөөдрийн байдалд буруутсан? Яг надад буруу байгаа хэл та. Би 100% тэр хүнд буруу өгөхгүй шүү дээ, тий. Надад ч гэсэн буруу байгаа. Гэхдээ би өөрийгөө тий тэр хүний төлөө хүүхдийн төлөө би хангалттай өөрийгөө өөрчилж чадсан гэж боддог байхгүй. Тэр хүн болохоор яг улам муухай болсон л доо.
Тэгээд эмэгтэй хүн чинь тэгж байгаа бас амар муухай юм биш. Би яг одоо өөрийгөө бодож байгаа хөө. Төвчж жагаад нэг өдөр ингээ зүгээр л шууд явдаг. Хаашаа эргэж харах ямар ч хүсэлгүй боллоо зүгээр ингээ хаяа явчих тийм. Гэтэ эмэгтэй хүн бас тийм шүү. Би бас тийм шүү дээ. Йоо. Би тийм байхгүй. Би тийм хүн байхгүй. Одоо жишээлбэл би бас дэвчдэг байхгүй. Буруу юм хийсэн. Би миний буруу байсан ч эсвэл хүний буруу байсан ч би уучлахгүй чадна. Тэгээ үнэхээр миний яг нөгөө нэг дургу зүйлийг ч юм уу те үнэхээр ингээд дэвчдэггүй зүйлийг хэрвээ ингээд болвол би шууд эргэж харахгүйгээр явдаг. Дахиж шалцгаад гуугаад юм байхгүй. Тэгэхээр ер нь тэгтээ дийлэг нэмэгтэй хүн байдаг баг. Наа чи бол үнэ. Тэгтээ бас тийм эрэгтэй хүмүүс ч гэсэн бас амьдралд бас мэрсэр байж л байдаг. Тэгтээ яг намайг болохоор хүмүүс тэгэж харж иж магадгүй л те. Энэ урлагийн хүн болохоор те магадгүй ар өрөөр нь тавиад ингээд салгалт үүссэн байх гэж харж байгаа хүмүүс байгаах. Над руу ч гэсэн мэрсэр тэгэж бичиж байгаа хүмүүс байгаа те. Урлагийн та нар угаасаа ийм штэ, ингэдэг штэ гэдэг юм. Би тэр тал дээр одоо жишээлбэл би хүүхдтэйгээ салах шалтгаан юу болсон бэхээр би надаас ерөөсө болоогүй. Тийм том асуудлаас надаас болсон гэж би бүр 100% хэлнэ. Гоё байна. Нэрээ тоглоомчгүй ингээд би ингээ айгүй оломтой ярилцчихсан байхгүй. Би бас сүүлд өөрөө ингэж яриа буруутсан л би нэг урбан такт ороод ер нь ингээд сайхан салдаг би тийм хүн биш ээ. Тэ сайхан ингээ ааж байгаа л та хоёулаа. Чи сайхан амьдраа би сайхан амьдраа гэж салдаг хүн би биш байхгүй. Ингээд болохгүй болоод салж байгаа юм шүү дээ. Тэнгүүд орж исэн хүн болгон за миний ч буруу байсан тэ ийм байсан учраас эвтэй сайхан найртай салсан энэ төр гэж ярьдаг байхгүй. Эзэж тэд салахгүй ялангуяа монголчууд яг тэг салдаг цөөхөнд байгаа байх. Бүр хурж мөрөө за хоёлаа ингээд явъя дөө гэд тийм хүмүүс ялангуяа хүүхдтэй хүмүүс бол зүгээр нэг жаргалтай за хоёлаа одоо байлаа шүү дээ. Тэр ингээд шудраг хэлж байгаа нь бас их гоё байна. Анх удаа баг ингэж ярьж байгаа нь минжин байх. Тэгээд одоо нэггүүд чи их сайн хүн нөгөө хүн ч их муу хүн гэж одоо хүмүүс ойлгодож штэ. Гүү. Би одоо наадах чи яг гоё хэлье. Хүн болгонд өөрийн гэсэн авах чанар байгаа. Хүн болгонд өөрөөсөн гоё нэм сэтгэл авах чанар, зан чанар, характерууд бүх хүн болгонд байгаа. Зүгээр бид хоёр л хоорондоо тохироогүй гэж би боддیں۔ Бид хоёр л хоорондоо тохирохгүй, бид хоёр л хоорондоо болж бүтэхгүй байсан хүмүүс юм байна. Тэрнээс биш бид хоёр хамт байхаараа сүүл рүүгээ биенийхэн зүгээр одоо муухайгаар их юм бол манай нэг ихтэй чөтгөрийн сэрээчдэг тий. Зүгээр биенийхэн муухай арслан барс одоо юу гэдэг тэдрээгээ сэрээгээл биентэйгээ ингэдэг тий. Магадгүй тэр хүн өөр хүнтэй уулзах нь тодорхой, би өөр хүнтэй хизээ нэгэн зэгт уулзах нь. Зөв хүнтэйгээ уулзсан тохиолдолд нөгөө нэг гой сайхан юмнууд нь бүр улам ил тод болоод тэр муухай чөтгөр шулмнууд нь дарагдах байх гэж би боддог. Байхаар тий. Тэгээд хэр утсан юм бэ? Ер нь. За бид хоёр яг хамт амьдраад бол нэг 2 жил гарan 3 жил төгсөж байна. Тэгээд өмнө нь таньдаг байсан юм уу? Хальт таньдаг. Тэгээд мааматай болох ер нь бол төлөвлөгөөтэй болсон уу эсвэл төлөвлөгөөгүй болсон уу? Төлөвлөгөөгүй болсон. Тэгээд энэ дунд хэн хохирж байгаа вэ гэж? Хүүхэд л охирно л та. Тий, хүүхэд хохирч байгаа. Хүүхдээ харахаар л эвгүй идэл та ер нь. Одоо манай хүч нь 2 саргаар явж шít. Одоо над тэр идэг мөмөө иддэг те яг л ингээл байнга зуралддаг. Тэгэл ингээл харахаар хүүхдээ харахаар л яадаг. Яж хат манай хүч яг аавыгаа дурцсан. Харахаар л манай ээж дүүнэр мөн хүртлэгдэх. Яст харахаар л яг ирэх гээл те. Тэгтэл нэг юм хүүхдээ хараад өрөвдлөө гэд би одоо бас нэг ийм юм хэлмээр байгаа байхгүй. Хүүхдээ бодоод өрөвдөөд хэрүүл уралтай амьдрал руу буцаад орлоо гэхэд тэр хүүхэд хэрүүл уралтай амьдралд ингэж өсөж таринж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд яаж өсгөлээ? Том болоод бас нэг магадгүй айлын охиныг те би хүүгээр ярих юм бол нэг айлын охиныг манай аав ингэдэг байсан. Манай ээж ингэдэг байсан чи твч гэдэг ийм ухтгуу суучих байхгүй тэр миний хүүхдэд. Тэгэхээр анханаас нь ингээд нэг юм гой хүмүүжүүлж яах вэ? Хүн эцгийн хайр дутсан штэ гэн над руу хүмүүс хүртэл бичиж байгаа байхгүй. Хүүхэд эцгийн хайр дутсан шүү, элэг бүтэн байх хэрэгтэй шүү гэл ингээд танихгүй хүмүүс бичиж штэ. Би ч юм тэрийг бодож байгаа штэ тий. Тэгтээ миний аав гэж хүн биш надад. Миний би тэгсэн байхгүй. Азтай тий тэгэхээр. Амар азтай. Би аавда ингээд хямарж байгаа штэ хүн чинь мэдээж алдна гэж бодохгүй л салчиж байгаа штэ ер нь бол. Тэгэл ингээл хямарж байгаа ганцаараа нэг хэсэг гэртээ хүүтэйгээ хямарлаа. Тэгээ аав над руу бичээ миний охин яаж нэ аава би гайгүй аав мэдэж байна хямарж байгаа ингэж байгаа тэгж байгаа миний охин жоохон төвчээрээ ингээд даваад гарна шүү гардыг шүү. За аава одоо хүү маань яана ингээд эцгийн хайр мэдрэхгүй юм шиг байна аава би одоо яана яах вэ? Надаас том болоод аав яасан бэ гэвэл яах вэ би? Гэдэнгүүт манай аав надад аав нь байгаа юм чин дээ гэж хэлсэн байхгүй. Йоо тэр зүгээр л намайг ингээл зүгээр би бүр ингээд цэлмэл явчихж байгаа юм чин. Өвөн байгаа юм чин тий. Миний аав байгаа юм чин асуудал байхгүй шин. Тэгээд яг би зөв нэг зүйлийг бодож байна л да ингээд төлөвлөгөөгүйгээр болдог хүмүүс байдаг. Энэ яг энэ бол гэхдээ яг нэг
Дээлийнх нь бас тэгдэг л байх л та. Нэг тэрхэн нэг секундын ажил штэ. Тэр нэг секундын л нэг асуудал штэ. Ядж гарга. Тэгээ тэр одоо шудраг хэлэхэд бол ядж гарга. Тэ чадахгүй бол бэлгүүж ирэх чаддгүй бол гарга. А эсвэл чи бас өөрөө нөгөө нэг эмэгтэй хүн чи бас өөрөө хилдэг байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Болоогүй тэгж болохгүй гэд тэ. Тэгжиж тэр хүн бас ингээд гэд бас бодох болов уу гэж би боддог. Тэгээд төлөвлөгөөгөө болцоод ингээд ягаад наан ингээд бодож байлаагүй бэ гэж би. Яг бид хоёр ингэсэн л дээ. Би биднийг мэддэг байж байгаа. Тэгээд бид хоёр хамт амьдрсан. Жирэмсэн болохоос өмнө. Тэгээд хамт амьдраад энэ хугацаанд чинь бас нэг хүн харна шүү дээ. Хажууд хүнээ. За одоо бодоход тэр үе зөвөр яг юм найраны үе лээс. Тэгээ бараг усанд орлоо гэхэд л баан угааж өгөөл ус түргээл очиж тэрж оруулах нь хоолгүй тий. Ер нь бол тэгэнгүүт хүн чинь яг ингээд эрэгтэй хүн ялангуяа хүүхд гараад ирэхээр зан характерд нь шал өөрчлөлтдөг байгаа байхгүй. Би тэр үед бол хамт амьдарч байхдаа ч юм уу за энэ хүн бол байж болох нэ. Би тэр хүнийг хараад аав шиг хүн байна гэж харсан байхгүй. Тэгээ миний аав шиг сайхан дүлгөө хүн тий ингээд нэг сайхан ингээд нэг эр хүн ингээд эхнэр хүн өөдөөс нэг уралж яхад нэг сайхан ингээд нэг вэждгүй байдаг штэ тий. Тэгээ дараа нь чи ингэж болохгүй штэ гэдэг нэг за тийм хүн байна да нэг сайхан хүн байна да гэж яг аав шиг л төсөөлсөн л дээ ер нь бол. Тэгээд яг хуу тэр үедээ за энэ хүнтэй би болох юм байна. Нөгөө нэг бас нэг лам нарын ярддаг гэж жил таардаг гэж юм байдаг. Яаж яхад жилэн ч таарсан тий. Тэгэнгүүт за ингээд одоо ер нь л болчих юм байна да. Би ер нь одоо хүүхд гаргахнаас болчлоо. Хүнтэй суухчнаас болчлоо. Би энэ хүнд итгэхэд үзүүл яах вэ гэж бодсон. Тэрнээс юугүй те тэрхэн нэг бас нэг 30 хүрэх байгаа хүн тийм асуудлаас ингээд нэг ганц 2 секундын тэгж хизэж ухаангүйгээр шууд гинти байдлаар хүүхд болно гэж байхгүй л те. Би жоо гинт болцсон гэхээр гэж ойлгохгүй. Үгүй. Тэгэхээр сонин ингээд шууд 2 хоноод хүүхдтэй болж болоод амьдэрсэн хүмүүс байдаг те. Насаараа амьдэрсэн ч юм. Тэг бүр сайхан амьдарч байгаа хүмүүс юм биш. Тэгэхээр таардаг хүмүүс гэж бас тустай байдаг юм шиг байна. Ер нь эмэгтэй үеийн аав шиг хүн дурлдаг бах те. Тий. Би хүүхдээ гавдалжсэн. Манай аав чи юм бондгор ахгүй. Нэлээд бондгор. Тэгээ би ёо харьчи тураа гэлтэй гэдэг. Тэгэл тэгэхээр яасан бэ? Аав ч гэсэн юм бондгор штэ гэл. Гүй манай аав надад хизээч бондгор харагддгүй. Чи жоохон тураа гэл. Яг л нөгөө нэг аавыгаа яг юм хорвоогийн хамгийн байж болох хамгийн гоё хүнээр л хүүхд хард юм шиг байгаа. Тийм баг те. Тэгээд одоо энэ холбоотой байдгүй. Ер нь бол нэг холбоо байхгүй. Холбоо байхгүй. Одоо үзчихэл байгаа хэрэг те. Үзчихэл байгаа. Сайхан болж байна намайг гэд бодвол яхав. Ой амьдралын үн юм чинь. Үн юм чинь те. Тийм. Nice. Сайхан би минжин гэдэг үн юм гэж бодоогүй шүү дээ. Ойд тэр хитэд тааралдчихсэн те зүгээр ингээд тааралдаад минь тусмастай каракамарк орж үлээ. Тэг орчлээсэн билгүй. Орчлээсэн те. Каракамарк орсон ба. Тэгтээ чи айл нь нэг зүгээр нэг минь тустай ингээд хаа гэл нэг тийм байдалтай байж байгаа өнгөрч ийсэн. Тэгээд би юусэн юм амар шудраг гэж хамаа бодог байхгүй. Би ер нь шудраг ш. Та нэг шудраг юм байна. Амар юм байна бас. Тэгээд ийм шудраг байх чи ярилцах их юутай байдаг байхгүй. Баярлаа. Амар байдаг байхгүй. Тэгээд ер нь одоо ингээд хүүхдтэй болохын өмнө хитэн залууг шинжиж үзв. За тэгэл тэр үед одоо 30 хүрчихэж штэ 2 жилийн өмнө чи 25 гарсан байжсэн штэ. Тэгэхээр чин бас би ер нь нөгөө хорон гарсан хүн гэж ярьдаг штэ. Би өөрийгөө тэгж боддог. За хин хитээс хор гардаг эмхтөний хор. Минийх чи одоо ингээл за чиний гарсан уу? Гараагүй нөө? Гарсан штэ. Гараад бол амар удаж байгаа. Би бол яг сүүлд би бас ингээд хүнтэй байхдаа мэдсэн байхгүй. Хорон гарцсан хүн ямар байдаг юм бэ гэд. Тэгэхээр ямар ч юм иймээ тиймээ хүүхэн шуухан инээ тэрэ хүн боддгүй юм байл. Ягаад тэр хинхийг үдцсэн болохоо. Хүн эрэгтэй хүн эмэгтэйг хараад ямар юм дэш хонлон хөдөлдөггүйгээр секс хийх хүсдэг байхгүй. Тэрс энэ хүүхнийг хажуудаа эхнэртэй хүн бол ялангуяа хажууд аваад амьдрыг хийж бодохгүй шүү дээ. Тэгээд хаа хүнийг ганц үзчихсэл гэж боддог байгаа. Яг шударгаар хэлэхэд. Тэнгүүд би үдцсэн юм чи бүгдийг. Өргөн турхаа загвар өмсөгч мис те одоо юу хийдэг юм. За мис бол байхгүй байгаа ч юм уу. За мэдгүй. Байж тээ ингээд өндөр намхан турхаа намхан те ингээд ууртаа уургуу сахааш та над халамжтай би бүгдийг үдцсэн. Тэгээд яага болоогүй би мэдэхгүй. Заримтаа ингээд би жоохон байсан болохоор болоогүй байх. Заримтаа ингээд шалтгаантай бол болоогүй. Тэнгүүд би ингээд бүгдэндээ үдцсэн учраас би ингээд боддог. За энэ угаасаа л нэг ийм хүн байгаа. Би ийм учраас одоо нэг хоёрын хооронд зүйл төр би алдаа хийх тийм шаардлага байхгүй учраас тэгж нэг амар бодоод байхгүй ч гэсэн ер нь бол ингээд хүн харахад л тийм бодол хүн төрөх байхгүй. Хүнхээс сайхан хүүг явъя л дээ. Хөөрхөн хүүг явж хахад одоо хажууд байгаа хүнээс 1000 дахин хөөрхөн хүн зөндөө байгаа шүү дээ. Амар олон хүн байна. Тэнгүүд тэр бол нэг хараад ингээд нөтг ингээл тэг годох гээл те тэгээд буруугүй штэ. Тэ тэнгүүд харчлаа гэхэд элдв юм боддгоо байх хэрэгтэй. Угаас нэг юм хүн те. Энэ хажуу цагаан хань байна те. Энд чинь бас нэг
хорон гарсан хүний бодол ийм л байдаг баг. Тэрс нэг хорон гарсан гэхээр эмхтэн л хардаг ингээл тийм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр минийх бол одоо ингээд нэлийн олонний дараа гарч байгаа шүү дээ. Нэлийн олон. Би ч одоо яг 15 6 тагаас хойш шоудсан гэхээр чи мараг 14 5 жил архитаар суу шоудлаа шүү дээ. Тэнгүүд тэр дунд чи маш олон эмхтэн баг. Тэгэхээр зөвхөн шоуноос биш. Зөв заал ингээд явж. Тэнгүүд за мянган тал бол байна. Бүрүү. Тэ. Тэнэс чих байгаа. За би бол надад тийм байхгүй. Тэнгүүд миний тэгж миний хор гарч штэ. Миний хувьд бол тэгж гарч ийн. Тэгэхээр яг нөгөө хүн талаас хор гарах нь л өөр юм байна. Чинийх нь яг манай ээж намайг ингэжсэн юм. Яг суйсыг төгсөөлж байгаа. За миний охин эртүнтэй битээ суугаарэ. Яагаад гэдгсэн эртүнтэй суухгүй. Аль болох суухгүй хичээгээрээ. Хүнийг хорин гэж байхад хичээгээрээ. Яагаад тэгэхээр чи гоё мөнгө олоод өөртөө зарцуул. Найз нөхдөдөө уулз, гэр бүлдээ цагаад зарцуул, гоё шоуд те өөртөө бүх юмаа зарцуулж. За би одоо боллоо гэсэн цагта чи хүнтэй суугаарэ. Тэгэнгүүт чинь би яг тэрийг ингээд одоо учиргүй ингээл унтаж хөвтгтэй биш те. Зүгээр л гоё олсон мөнгөө найз нөхдөдөө, найз охтуудаа ч хамаагүй гоё шоуд чинь, гоё хоол идэж чинь. Зөвхөн эр хүнд хүүхэдтэй гэхгүй би ээж аав дүүнэртээ цаг гаргаж чинь. Ингээд нэг яг энэ бүхнээсээ кайф аваад энийг л би хор гарсан гэж өөрийгөө дүгнээд байгаа шин. Эмхтэйний хор зүйл өөрөө гардаг юм лээ. Мэдгүй миний талаар тэгж гараад бусдын нь яа дээ. Эмхтэй үнэхтэй ер нь бол нөхөр мөхөртэй хахад өөрөөсөө гараад ганц бавчих юмсан гэж боддог юм уу? Үгүй. Би л энэ яг хүүхд хамт одоо яг албан ёсоор болсноос хойш бол би ерөөсөө эмхтэй ер нь тэр нь их бага баха. Одоо жоохон залуучууд өөр болсон байж магадгүй л тэр. Гэхдээ ер нь бол тэр нь их бага баха. Тийм боддог юм. Эмхтэй үний. Эрэгтэй үний тэр чинь бол өөр шүү дээ. Тийм шал хоёр өөр мэдрэмж байгаа юм чи. Тэгээ би асуух байхгүй. Тэгээ ер нь хідэн эрэгтэй шалгасан юм. За мэдгүй. 10 багтах уу? 20 мөр ихтний юу яаж аа ёо. 20 би чамайг байхгүй. 15. Гэхдээ нэг за би нэг яг үерхэж мөрхжсэн нь бол нэг 5 6 үнэтэй л үерхжсэн баг. За тэгээд нэг уулзаж учирсажсэн тагаа нийлээд нэг 10 мөр авцаа. 10 авцаа. Болж л шүү дээ. Уус байлгүй гэдэг юм. Эмэгтэй хүн ер нь гэхдээ жоохон зарчимч байхгүй бол болохгүй хаа. Болохгүй. Эр юм хүн чинь хэдий нэг хүн гэж байгаа ч гэсэн юунд нь шал өөр байх шүү дээ. Дотоод ертөнцийн одоо юу гэдэг амьдралыг тулах юм шал өөр. Намаа би тэгдэг байхгүй ингээд эрэгтэй хүн их үзэх хэрэгтэй гэдэг байхгүй би. Эмэгтэй хүн баг үзэх хэрэгтэй хэрдээ эрэгтэй ч ямар хүнтэйг үзэх юм гэдэг байхгүй. Тэгэхээр би тэгдэг байхгүй. Яана ясан муухай. Ингээд тэгдэг. Тэгэхээр би одоо шудраг хэлэхэд үнэхээр ингээд бас яг ийм зарчимч бас яг тэ эмэгтэй хүмүүстээ ингээд эрэгтэй хүмүүнийг уулзаад ингээд бас ингээд шоудж болно, аригтаа сууж болно, бие гоё авч явчихдаг тэ ингээд бас аль болох тийм эмэгтэй яг үдцсэн эрэгтэйтэйгээ байвал гэж би бодоод идэх юм. Зүгээр л энэ бол гэхдээ баг үлгэрийн төсөөл л тийм. Яг нөгөө хоёр хорон гарсан хоёр хүн хамтдаа байх арай л хэрэгтэй. Эмэгтэй хүн гэхдээ эрэгтэй хүнтэй унтчих хорон гарахгүй хаа. Зүгээр л нөгөө нэг шоу зингээ бас нэг гарч найз нөхдөд тэр хор болс гарах зүгээр баха. Яг нөгөө өөртөө зарцуулах цагаа хандлаа авч ижил дараачийн амьдралаа болгол гоё л та. Тэгээд гоё дараагийн төлөвлөгөөнүүд бас өөр өөр биш тий. Окей. Тэгээд ингээд нэг юм юу таардаг хүмүүс үүдэн штэ. Таардаг хүн гэж байдаг шнэ за. Тэнгүү тийм хүмүүс салдгүй ингээд яваад байдаг. Сасныхан дараа ингээд нэг мерсээр уулзаал те. Сохто биеийнхээ залгаж малгаал уулзаал тэгэл ингэчээл тэгэл ингээд холбоог бол нийлэх гэж үзээл тэгэл буц ширэлдээ салаал те. Яг тийм амьдрал байдаг. Тэнгүүд ер нь та хоёрын секс ер нь хэр таарах вэ? Таардаг л гэсэн ш. Тэгтээ одоо бол холбоогүй ш. Холбоогүй. Тэг би бүр тэр хүнтэй нэг холбоо барьич гэж боддог. Чамлаа холбоо барьдаг уу? Би бүхний блоклсон. Бүхний блоклсон чи мэйлэр хүртэл бичээд харна. Мэйлийн хүртэл блоклсон ш. Мэйл блокч болдог юм уу? Болтыг билээ. За тэнгүүд одоо би юм нөгөө юм хэрүүл уралтай юм амар дург байхгүй. Зүрх гоё ярилцдаг. Би нэгээ үгээр иддэггүй. Би нэгээ харааж өрөөдгөө. Гэр бүлийн орчин гоё орчинд хэрэлдэж зурлцсан ч нэг юм учиртай хэрэлдэж уралцдаг. Тийм юм харилцаанд амар дуртай. Тэнгүүд ийм пам гэсэн юм дург болохоор бүгдийн шууд ингээд шууд өөрөөсөө заагаарсан. Хоёр сонголт байл та амьдралд. За энэ хоёр шүү зэ. За энэ тал нь юу юм бэ гэхээр энэ тал нь болохоор секс маш их таардаг. За бүр үнэхээр 100% та хоёр сэтгэл ханамжтай байдаг. Ер нь насаарч тийм байх. За тэгтээ бусад харилцаанууд нэг болж өгдөг. Яваад идэг. Энэ болохоор секс нэг тийм амар таардаг таашаалтай биш. За тэгтээ үнэхээр яг чиний хүсэж байгаа нөгөө дөлгөөхөн те ингээд чамаагүй уралж яхад ингээд гувай байж идэг те нэг тийм харилцаа таардаг хүн гэх юм уу да.
Гэхдээ хоёуланд нь яг аль алинд нь хайртай. Чи алийг сонгох уу? Алийг сонгохгүй ч заавал нэг заавал нэг сонгоно. Чи ямар ядаргаатай юм бэ? Хизээч тийм төгс амьдралж байх шүү дээ. Сексэн таараад харилцааж таараад яг байдаг л байх шүү дээ. Цөөхөн л байхгүй наа. Тэр амьдралыг сонголт хийхсээ бол шаардлага гардаг те. Тэгвэл тэгээд энийг сонгох ш. Би сая энийг үтсэн юм чи. Зүгөө. Тэс гоё яриа. Үтсэн юм чи гээл. Угаасаа үний юм чи яа. Үтсэн тийм ээ тий. Одоо бол нөгөөт нь илүү тайван амаар санагдаж байгаа те. Гэтэ бас аль аль нь ч байж болох юм. Дараагийнхтэй. Next хүн угаасаа гарч ирнэ амьдралд зөндөө байгаа. Эрэгтэй хүмүүс хэр бичиж юм бэ? Гэхдээ яах вэ? Яах вэ? Би тэгтээ одоохондоо ерөөсөө хүнтэй бичих нэг юм юу агаад айдас гэх юм уу, нэг юм гомдол гэх юм уу ингээд нэг юм хоригдлогдсон байгаа болохоор одоо өмнөх юмаа өмнө ингэж байсан юмаа өөрт хоримтлагдсан тэр муухай юмаа дараагийн хүнд булзааруулж дараагийн хүндээ одоо ингэж яа гэдэг чинь амар муухай асуудал шүү дээ ер нь бол те. Тэгэхээр өөрийгөө эхлээд гоё чөлөөлөөд одоо дараа нь хүнтэй одоо би болоход бэлэн болсон гэсэн цагтаа би ингэж одоо болцож те дэйт хийгээд гоё ингэж явна уу гэхээс би одоо ийм үе хямарж ингэж байгаа үе дээрээ одоо өөрийнхөө стрессийг талих гэж би оргилтой уулзна гэдэг чинь шал муухай шүү дээ. Ер нь бол тэр хүнд ч муухай байхгүй. Тэгэхээр тийм муухай харьцаа би ерөөсөй байлгахыг хүсэхгүй. Тийм болохоор ер нь бол ойрдоо нэг хүн амьтантай уулзч учраад ойрдог хэр удах юм хэдэн сар сар бишээ би ер нь ойрын нэг жилдээ бол байхгүй л гэж бодож. За тэгэхээр өөд чи хэдэн сар лээ 3 сар. За манайхаа тэгээд хэрвээ бичих чивэл 24 оны 3 сараас бичээрэй. Зэвэн гар. Өөг чи 24 оны 3 сар хүртэл жил хугацаа шүү. За тэгээд 24 оны 3 сар хүртэл бичээ. Одоо бичээд нэмэр байхгүй. Гэтэ бас дасаж дууралдаг гэдэг шиг байнга ингэж бичээд хүмүүс байдаг те. Чи ер нь ингээд ихэнх үедээ чи гуйлах дуртай юу? Эмэгтэй хүн чинь бүгд л ер нь тийм шүү дээ. Яг гоо араас нь гүйж байгаа суудсан эмэгтэй байдаг те. Ер нь ориглоо гэсээр хагаад би ер нь нэг юун төрлийн юм. Эхлээд өөрөө жоохон гуйлгах им гой цэцэг авах амар дуртай. Цэцгэнд ер нь тэгээ явчих тийм дөө. Би өөрөө цэцгэндээ амар дуртай. Хямдхан явах юм уу? Цэцэг чинь нэг өгдөг ч гэсэн нэг юм ах мэдрэмж амар гоё байдаг шүү дээ. Ингээд л өгдөг үү те. Тийм, өдөр болгоно л хүнээс ер нь цэцэг авах юм дуртай. Гэхдээ тэр үедээ ингэж байгаа ч гэсэн яг хамт амьдраад ирэхээр одоо бодоход бол шал өөр. Ер нь гэхдээ би ингэж бодод харилцаан дээр яг анханасаа яг өөрөө хөрөөл байчихад их амар л та. Дараа нь жүжид их одоо их үедээ бол мэдээ цэцэг өгж болно л та. Үнэхээр сэтгэл гараад ингэ өгж болно. Насаар хамт амьдрахад чи өгдөг л байхгүй юм тий. Тэгэхээр яг тэрэн ч өөрч зүгээр зан авирын хувьд одоо тий ингээл баг байны нугаалж өгөөл эсвэл хөлөг гарын барьж өгжснөө дараа нь өөр болчих юм бол энэ яагаад ингэхгүй гэдэг бодол угаасаа бодогдсон шүү дээ. Тэгэхээр анханасаа зүгээр би тийм хүн биш ээ гэдгийг ихтгэн ойлгох хэрэгтэй байхгүй. Халамжлахгүй би яг амар тийм халамжтай би бүр ийм амар кэр хийж чадахгүй. Гэхдээ би ингээд үнэхээр ингээд чадах юмараа би ингээд халамжлалтай хүн гэдээ бас хэлж болно шүү дээ. Магадгүй тэр нь ч хүн таалагдаж болно тий. Дараа нь ядаж ингээд үнц нь унахгүй байхгүй тэр чинь амар юм. Энэ хотлоо жүжигдсэн байна да гэж бодохгүй ингээд үнэнгээ хэлсэн байна. Дараа нь тэр хүн чинь өөрсдөө халамжлалтай болвол бүр гоё юм тий. Миний хувьд бол би бол анханасаа ер нь өөрийнхөө зан характерыг гаргацсан гэж боддог шин. Тий. Яг байгаагаар өөрийнхөө хамгийн эцсийн аашаа хамгийн бүх юмаа гаргацсан. Гэхдээ би одоо юу ярилдаг гэхээр зүгээр эрт надад зангаа танилцаад эрт битээр би хоорондоо болохгүй гэдгээ би нэг мэдээд тэгээд болсондоо аюу баярлдаг. Магадгүй 2 хүүхэдтэй 3 хүүхэдтэй болцсны дараа энэ байдал илрүүл өстой нэг хүүхэдтэй яах вэ гэд би одоо салж штт те өнөөдөр би нэг хүүхэдтэй ямар ч гэсэн хүнээс доогуур авч явахгүй гэж салж надад зориг биш штт те 2 3 хүүхэдтэй болцсон тохиолдолд бол за өстой бүхэл бүтэн 2 3 хүүхэдийг яаж эзэхгүй болох вэ гэд би тэр амьдралдаа өөрийгөө илчрүүлэх байхгүй. Чи ер нь карьерээ сонгох гэр бүлээ сонгох уу? Юу яг одоо миний эцэг гэхүү зүгээр нөхөр өдөр карьер ойлгодгүй хүн байвал гэж юу? Ингээ ойлгохгүй ч яхаа. Ер нь зүгээр ингээд хүн хүүхдээ болол шүү дээ. Ойр орхон тийм ажил хийх боломж байхгүй хүүхдээ болдож бас болно шүү дээ. Тэгээд тэр амьдралыг чи сонгох уу эсвэл ингээд за стоп зогсъё одоо болохгүй шүү гэд тийм ажил төрлөө гээд явах ч юм уу карьер бодох уу? Гэр бүлээ сонгоно. Тий. Би ер нь бол ингээл нэг юм зогсоо зайгүй төрөөд ахын чаашийн те. Ер нь бол амар юм юу гэдэг лээ. Олуулаа байх туртай. Би чинь доороо 4 дүүтэй юм чинь. Им олуулаа буужигнж олуулаа байх туртай. Тийм болохоор ер нь гоё олон хөлт гарахыг боддог.
Олон хүүхд гаргаад олон хүүхдтэй гой хүрээлүүлээд саяхан хүртэл одоо гэр бүлийнхээ үнтэй хамт гадагш явах гэж байгаа байсан. Тийм. Тэгэхээр тэр юу вэ гэхээр зүгээр л карьер мэрэ бүх юм хаяал хүүхдтэй гой орчинд төсөө өөртөө гой орчинд амьдрий гэсэн зорилготой явах гэж байсан. Тэгэхээр би гэр бүлээ сонгох. Одоо ингээл single mom-ыг нэлээд шилжчихлээ шүү дээ. Өмнө нь чи тийм юм ингээл нэг тоодогч байсан баг тий. Одоо бол яг өөрөө тийм болчихлоо шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээ бүр илүү их адрамаатай болж эхэлнэ л дээ. Бүх харилцаа тий. Ингээд чи залуутай танилцах болгонд чи тэр залууг зөвхөн надад таалагдж байна уу гэхээс гадна хүүхдэд чи яаж хандж байна гэж харж эхлэв шүү дээ. Яг. Тэгэхээр одоо ингээд дахиад өмнөхөөсөө илүү их бүр хүнийг шалгах шаардлагатай болчих واخ. Тийм. Гэхдээ наадах чинь зүгээр шалгахад би яагаад чи дахиад жүжиж ивэл яах юм? Хүн дэ жүжигдэж болно шүү дээ. Жил мэл хүүхдэд чи айгүй сайн хандж болно шүү дээ. Тэгсэн дахиад чи өөр дахиад хүүхдээс дахиад хүүхдэд чи муухай шааргал яах? жил жүжилтэй. Би жил хүүхд гаргахгүй шүү тэрнээс. Одоо найз зүгээс ясын цайдл гэдэг одоо. Тийм, чамайг шийдэх гэсэн. Ясын цайдл үзэхгүй бол бас хэцүү шүү. Одоо би бол тийм. Тэгээ би бол одоо шудраг хэлдэг. Би хүүхдүүдээс уухгүй гэж. Яг тэр 30 хүртэл хүүхдгүй ингээд тэ ингэж. Гэтэ тэгэж амьдрал даам гарч болтгоо маань нэ. Гардггүй л дээ. Тийм мэднэ амьдрал ам гарч болохгүй. Гэхдээ би хүүхдтэй үнд үнэхээр ингээд тайртай болсон ч би тэр сонголтыг хийхгүй байхгүй. Хүүхдээ найрлж чадахгүй гэж юу? Чадахгүй. Тэг яг тийм хүмүүс байгаа л да. Шударгаар би хэлэхэд өөр хүүхдээ гаад би өөр хүүхдээ л хийнэ. Гэхдээ би алаг үзэл зодоод ингээд байхгүй ч гэсэн зүгээр яг хүүхчийг харилж чадахгүй байхгүй би. Угаасаа ойлгомжтой. Өөрөө ч хүүхд гараад ирсэн бол ч өөр хүүхдийг л. Өөр хүүхдийг л магадгүй тэр ах トゥ болоод ингээд тамд өсгөд миний хүүхдийг ингээд зохиод би уур хүрнэ шүү дээ. Ингээд яалчгүй өөрөө юм гэдэг хүнд ингээд амар бузартай өөр байхгүй тэр чинь. Тэгэхээр яг үнэнгийг хэлэхэд би бол тэгж чадахгүй байхгүй. Би бас өмнөөс нэг ганц хоёр уулзах гэж үзсэн. Бас ингээд уулзах гэж үзсэн. Ингээд далжгаад хүүхдэн далжаад дургуй бодох юм чи миний ингээд үнэхээр өөр хүүхдгүй дүүтэй ч гэсэн ингээд хүн яг өөрхөн дүүг хардаг шигэ хүн бусдын хүүхдийг харахгүй юм. Тэр ингээд далжаад ингээд минь зүгээрээ гэлтэй. Тийм. Би ч одоо наадах чинь бодоод байгаа л да. Хүүх одоо ингээд мэдээж хүнтэй болсон тодорхой шүү дээ. Хүнтэй суухан тодорхой. Тэгэнгүүт би ажилдаа гарах болдог. За нөхөр маань миний одоо хүүхдтэй үлдэх хэрэг гардаг. Тэгэхэд яг ямархуу байдлаар үлдэх болоо. Яаж хүүхдийг минь харах болоо гэл одоо ч гэсэн боддیں۔ Тэгээ за сайн хүн заяах байлгүй дээ л гэж боддоо шүү дээ. Тийм шүү дээ. Сайн хүн заяах баха. Гэтэ одоо яг Минжингийн яг ингээ хотлоо яриад ингээд хүн өөргөө магтаад бусдаагаа ингээд хэлдэг хүн байдаг. Гэтэ Минжингийн шудраг яг яриад ингээд ярихаар нь үнэхээр яагаад үнэхээр сайн хүнийг алдсан хүн байж болохгүй юм тийм биз дээ. Би гэхдээ яг наадах чи яг бодож байгаа шүү дээ амар. Гэтэ би өөрийгөө учиргүй мундаг ч юм уу те амар лаг маг тийм эмхтэй өнгөж хэлэхгүй л дээ. Гэтэ би одооны нийгэмд байгаа миний үеийн охтууд гэж байгаа шүү дээ те. Тэгэхээр тэр дунд байгаа охтуудаас би ер нь хүнлэг чанар зан арын шин те дээрэс нь хамгийн гол нь суур хүмүүжил өсөж төрсөн орчин удам судар тий энэ бүхнээрээ ер нь бол би үеийнхээ охтуудаас санаас ч дагуур орохгүй гэж өөрийгөө боддیں۔ Тэгээд би ер нь боддог тий манай нөхөр азгүй энэ даа гэж боддог. Манай хүүхдээ яав. Удам гэж их чухал тий. Манай ээж гэдэг хөх. Миний хүү би ч ээж аваачдаг тогтно. Тэгээд би сүулт инглээ л тий. Одоо би ингээд эхнэрээс салаад одоо энийг би ярмаар санагдаад байна. Эхнэрээс салаад эхнэр гэж ярьдаг чисээ гэр бүл болоогүй л дээ би гуйсан. Тэгээд салчаад би буцаад ээж хоёртойгоо хамт амьдрахгүй. Тэгээд би ээж хоёртойгоо бол ингээд сайхан амьдрахад асуудал байдгүй. Ингээд би манай ээж хоёр ч бас 60 мартай. Тэгээд ээж хоёртойгоо хамт байх надад гоё үйдэг. Тэгээд ингээд тусдаа байж болно л да. Байр түрээслээ ч юм уу одоо яг байр ортлоо гэх байж болно. Тэгэнгүүт би тэнд ганцаараа эрэхтэй хүн те хаалч юм хийж идэхгүй ингээд зөвөр нэг юм бас байх гэдэг байгаа байхгүй. Тэгтээ би удахгүй бас тэгж бай гэсэн бодол байгаа л да. Өмнө яг байж үтсэн учраас нэг тийм олигтой байдгүй. Тэгээд ээж автаа байх гэх амар өд. Тэнгүүд манай ээж хоёр чинь ингээд бити энтер гэж хэлэхээр үгүй гэдэг тоххой. Одоо жишээлбэл одоо миний хувцсыг ингээд тэ эндүүдэл угаагаал тэ үнэхээр ингээд надад амар халамжтай. Тэнгүүд миний ээж ингээд бүр ийм над бүр дэндүү халамжтай. Одоо ингээд миний дүрсийг хүртэл эндүүдсэн зогсчиход байхгүй. Тэнгүүд би ингээд санаа зовдгийн. Ингээд ээжээрээ дүрсийг эндүүдүүлээд тэ 30 та эрэхтэн яхаа ганц би учраас гэдэг ч бодлоо төрдөг гэсэн. Би яах юм бэ гэхээр үгүй ээ гэдэг тоххой. Манай ээж тэнгүүд аав ингээд оронгууд миний гутал ингээд өнгөлтөн сочдөг. Тэгээ би ингээд өөрөө өнгөрөөд би чадна. Би хангалттай авч чадна. Яав ингээд бүр ингээд урдуур ороод идэх байхгүй гэж. Бүр эрхийн тэнийг ингээд нэг юм мал бацаа
би уусаа жоохон бахтай байсан байхгүй. Тэгээ том боломж өөрчлөгдөн шүү дээ. Мэдээж ингээд бие дараа нэг ийм мам бой гэдэг шүү дээ. Ээж хүмүүс гардаг. Тийм би тийм биш байхгүй. Ингээд өөр. Гэхдээ манай ээж тэгээд байхгүй. Тэгтээ надад тэр нь гоё байдаг. Гоё шүү дээ. Гоё. Тэнгүүд манай ээж яг ийм эмгтэл заяхгүй бол тий хэцүүдээ миний хөвгөд байхгүй үгүй шүү дээ. Би бол өөрөө байхаар бол юм хийчин. Тийм. Тэнгүүд тэрийг яхаа нэг ойлгохгүй байгаа юм шиг байгаа. Тэнгүүд би сүүлд ингэж найзтайгаа маа найз нь сүүлд гэрт орсон манай ээж яг ингэж эдүүдэд зогсчиход байхгүй. Тэсэн маа найзаа тэлсэн. Ээжрээ бандаж эдүүдүүлээд. Гэтэхээр би ингэж үгүй гэсэн чи тий яах юм бэ гэсэн чи ээж маань хийх дуртай байна. Өөрөө тэндээсээ кафе авдаж хүүхдтэй ингэж гоё явуулахыг хүсэж байгаа нь ээж нь гоё байгаа учраас би заа гэд хайцсан байхгүй. Тэнгүүд ингэ тэр нь ингэ хажууд ингэ одоо маа найз уулзж байгаа юм хтэй байгаа шүү дээ. Тэрний хажууд ярьдгийг. Тэгэхээр би яг хүнд ярих юм ярихгүй гэж байдаг шүү гэж би найзтай хэлсэн. Гэхдээ ингээд бодохоор яг юунд ичих юм байгаа юм бэ? Би харин ч сайхан ажиргалтад байна. Тийм шүү дээ. гэж бодохгүй юм байна. Энийг ичих юм байхгүй юм байна шүү дээ. Би ямар дээж аваараа тижээлгээд явж байгаа бол бас нэг зүгээр миний хариад ингээд очиход тоолтой хувцсын сайхан зэрэг явуулж идэг ээж байна гэдэг ичих зүйл биш юм байна. Ерөөсөө ичих зүйл гэж би бодсон. Тэгэхээр удам бол ер нь их үнэн санагд манай ээж хэлдэг суух жоохныхаа ээжийг хараа гэдэг. Яг л тийм хүн болно гэдэг. Тий. Суух жоох залуу хаавыг хараа гэл тийм хүн болно. Тэр бас надад их үнэн санагдаг. Үнэн баха. Тэгэхээр чи ер нь удам судар хэрэг харах уу? Одоо тэгэл одоо удам судар харна гэж үгүй одоо юу гэх юм мэдэхгүй. Хүн яг аман дээр бол харнаа л гэдэг байхгүй. Тэгээ яг цагаад болохоор зүгээр нэг сайхан яг итгэл суудаг тий. Одоо би магадгүй өөрийнхөө одоо удам судартай адилхан удам судрын залуу болоо сууя гэвэл хэцүү ш тэр нь. Би тэрийг хайгаа явж байгаа юм тийм үстэй. Удам гэдгийг чи ихтэй бас яг аль талаар нь харж байна. Удам судар гэдэг чинь амар олон юутай ш. Нэгт хамгийн түрүүнд одоо юу гэдэг нөгөө орчин гэдэг чинь төрүүлээд орж ирж шүү дээ. Ямар орчинд өсөж чинь. Хоёр дахь юм бол удам судар гэдэг чинь өөрөө хоёр талын угсаа гарал юу вэ гэдэг гарч ирэх. Угсаа гаралч амар чухал шүү дээ. За наанд ч л нөгөө нутаг ус яригдэн шүү дээ. Тэгэл ямар нутаг ус байна, яаж хүмүүжсэн байна. Тэр хүмүүсийн аж амьдрал нь яаж өрнжсэн байна. Тэрний эцэг их өвөө эмээгийнх нь амьдрал. Тэр хүмүүсийн амьдрал яаж залууд нь өрнжсэнээс тэр хүүхэн минжин гэдэг одоо хүн жоохондоо яаж өсөж исэн тодорхойлогдох байхгүй. Тэгэхээр тэр хүртэл ингээл харагдаж шин. Тийм шүү. Би бол тэгж л боддог. Тэгээ би ингээд сүүл бодож байгаа байхгүй. Удам судар энэ төр гэж би бол нэг тийм амар харддаг юм байл л л. Уусаа гэхдээ хардггүй ч гэсэн ингэ зөв сонсоход хангалттай нэг тийм ухах мохно шаардлага баг. Тэгээд би одоо тийм ингээд орчинд байсан шүү дээ, тийм ингээд хамаг юм бэлдүүлдэг ч юм уу ингээд хийдэгчдэг ус орчин очоод би тийм хүсэх юм уу гэхээр би тийм хүсэхгүй байхгүй. Тийм шүү дээ. Ингээд тэгээд чи миний ээж ингээд төгсөн чи ингэж хий. Гэвч амар тийм нэг байхгүй шүү дээ. Одоо тийм бас залууч байдаг гэсэн ээж би яах вэ махав гэдэг тийм хүн байдаг гэсэн яг хосоо харилцан байлцсан дэр ч юм уу тийм бол утгагүй л дээ. Зүгээр ээжтэйгээ ярилцдаг хүмүүс байдаг шүү дээ. Ээж автаа нэг ингэсэн тэгсэн те болохгүй байгаа юм аа биш зүгээр ингээд болж байгаа юм аа ярилцаад тийм нэг гоё ярилцдаг манайх бол тийм гэр бүл байхгүй. Гэтэ ингээд амьдрал нь олсон. Ерөнхийдөө ээж автаа ярилцдаг. Бүр багаасаа ярьдаг те. Гараа шавдахтаа хүртэл ээж аваас өмсөх хуцаа хүртэл асуудагч байрын те би ер нь хүүхдэггүй байхдаа тийм л байсан ээж аваа би юу өмсөх вэ? Хин ямар хүмүүстэй гарах чинь нөгөө октодтой гарах чинь. За тэгвэл чи гоё тийм өсөд готл өмсөх гар гэдэг. Манай ээж аваа амар залуулаг сэтгэлгээтэй хүмүүс. Тэгэнгүүт одоо би бас яг ингээд адилхан аав аавынд очсон байна л та. Төс өчтөрсөн гэртээ дүүнер дээрээ ээж дээр очсон. Миний ээж миний хүүг харж байна те. Миний намайг ажил хийх бүрэн боломж болцоо надад гаргаж өгч байна. Энд чи яг чи ээж автагаа байгаатай яг адилхан хоёулын нөхцөл байгаа байхгүй. Тэглээгээд хоёлоо одоо юу гэдэг би гэртээ очихоор сайхан халуун хол байж байна. Миний хүүхдийг сайхан харсан байна. Яг л нөгөө би хүүхдээ яаж хардаг миний ээж яг тэр арга барил байхгүй. Би ээжээсээ сурсан байгаа ш тэр. Тэгэхээр нөгөө үлдээгээ гарахад надад санаа зовох юм байхгүй. Тэгэнгүүт очиход ингээд сайхан мөртлөө магадгүй би ээж дээрээ сайхан одоо эрхэлж хагаад би дахиад нэг 2 3 жилийн дараа ч юм уу 4 5 жилийн дараа хүнтэй суулаа гэхэд тэ юу гэдэг манай аав намайг ирэхэд манай хүүхдийг ингээд тэврэж байж байгаа байсан чи тэг гэж одоо ирээдүйн нөхөртөө тэгнэ гэдэг чинь яг чиний хэлж байгаа амар утгагүй асуудал байхгүй. Ир юм талаас аль талаас нь. Тэгэхээр тэр асуудал зүгээр л хувь хүний нөгөө ухамсарын өөрийн дотоод хүнийх нь л өөрөөс нь хамаарна. Бас сэтгэл тийм газар удаан байдсан бас магадгүй тийм хүн ихэж болно. Магадгүй. Гэхдээ хүн өөрөөс нь хамаардаг л байна.
Тийм чинь тэгэл ер нь бол хүмүүний өөрийн үзэл бодол тэгэл бие даах байдал гэдэг тийм юмудаас их хамаардаг байх. Тэгээ яг би сүүл яг тэгж бодоход бол ичхэн байдгүй би ч их ачралтай байдаг юм байна да. Дэндүү ачралтайгаа шүү хоёлаа. Дэндүү ачралтай байгаа юм байна да гэж би боддог. Тэгэл тэндээс бас их бодоод ингээд хаяад ингээд хүн ингээд амар их боддог чи ямар үед амар их боддог вэ? Яг ганцаараа яж явах та эсвэл хүүтэйгээ хамт хүүгөө хүлээгээл яж явах та айгүй их боддог. Тэгээд ер нь их тийм гоё эрэг талаас нь юм бодох уу, сөрөг талаас нь бодох уу? Сүүлийн үед бол айл болох хөрөнгө эрэг талаас нь л юм бодъё гэж бодож байна. Ер нь би ч өөр аюу эрэг хүн л дээ. Тэгээ сүүлийн үед нэг жоохон нөгөө асуудлаас болоод нэг хүн л юм чи хямраа шүү дээ. Хүн л юм чин зовн шанална. Хүсээд салсан асуудал биш шүү дээ. Тийм болохоор яагаад би салчваа? Яагаад би алдчихваа? Юун дээр болов? Надаас юу болов? Тэр хүн яаваа? Дахиад нийлвэл юу болох вэ? Дахиад би нийлээд үзьеч гэж би саяхны хүртэл бодож исэн те. Дахиад нийлээд үзье. Дахиад нийлвэл би дараагийн алхам яах вэ гэл ингээл бас хар бараа юм бодчихлаа юм л та. Гэтэ одоо нэгэн шийдэгцэн асуудал хойно өнгөрсөн болохоор одоо л аль болох хуучин минжин ямар байсан тэр минжингээл буцаж эргүүлж авахын тулд ингээл аль болох гой гэгээлэх юмуд бодолж байгаа. Хүн чинь нөгөө бодол хоёр салаа удаг үлээ. Яг бит хоёр 11 сарын эсвэл 12 сарын ихээс хойш тустай байгаа л да. Эхний сар л болж шүү дээ. Би ингэсэн яг анх салчаад яг дотроо би тэгж бодож байгаа. Би ямар сайн байсан юм гэлтэй. Хүн яг тэгж боддог юм байл л би их сайн байж, би их өөрчлөгдсөн. Би ингэж нэг ч би юм хтөө харж яваагүй. Би ингээл амар ингээл өөрийгөө ингэ зүгөө боддог. Тэгвэл нөгөөнийх энэ ямар навшин юм бэ гэлтэй. Ийм навшин үйлдэлүүд хийж ижээ гэл нөгөөнийх муу юм боддог юм бэл. Тэгвэл ингээ цаг хугацаа өнгөрөөл ах тусам юм ирүүлэр харагдаж эхэлдэг. Тэгвэл би бас их навшин зантай байж гэл боддог юм байл л дээ. Би ийм юм дээр их навшин байсан байна. Тэр хүний маань тим юм бас их сайхан байж тээ. Гэт боддог. Одоо жишээл манай экс бол их тийм юу штэ. Гэр бүлсэг гэх юм одоо юу гэдгийг. Жишээлбэл би ингээд за минийхэр ингээд гоё гараад ирээрээ гэл ингээд чадлаараа мөнгө өгөл гаргана штэ. Яг нэг олон биш л дээ бас тэгээд нэг чадлаараа хэдэгүүд гаргаж байгаа. Тэнгүүд орж игэл надад ч юм уу юм аваад ороод гэртээ юм авчдаг тий. Ингэх стойл дандаа ингээ гоо дээшээ байх хэвээр чи залхуурж болохгүй ингэж болохгүй гэл тий. Ингээл дандаа манай ээж шиг тэгж нөгөө нэг үгэлдэг гэх юм уу. Тэр мөр нэгээд авах юмтай. Тэгэхээр бас нэг тим хажууд баг хүн хослогдоод ингээд им хийгээд ингээ бас улам сайжраад идэх юм байл л. Тэгээ сайхан зэнүүд бас байдаг байхгүй. Тий. Тэнгүүд одоо нэг нь өнгөрсөн ч гэсэн чи бас нэг эксийн гоо сайхан чадраа гэлээч. Өөр айгуур цагаахан шүү дээ. Би нөгөө нэг сая аавын дэрхтээ байраа түрээслээд хамт амьдарч ирсэн байраа бид хоёр би хүүтэйгээ хоёулахны тэнд байж чадахгүй юм чинь гарч ажиллаа хийж чадахгүй. Тэгээ би ерөөсөө аав ээжэд хоёр дээр очиё гэд. Тэгээ байраа түрээслээд ганц хоёр тавилгатай үлдээгээ бүх юм аваа гарсан. Тэгээ авч тавьчаад нөгөө хүмүүсийн оруулахад бэлэн болгоод нэг жоохон цэвэрлэгээ шүү дээ. Тэгээд ингээд ячаад хамгийн сүүлд би өөрөө ганцаараа тэндээс гарахтаа амар ингээд тэр гэрт чинь анх хүүхдээ үл хийдэж авч илаа. Хэрүүл уруул сайхан жаргалтай бүх юм болж илаа. Тэр бүх нэг юм кинон дэр нэг гардаг шүү дээ. Ингээл хүн гарахад ингээл дурсамж түүх гээл ороод ирдэг. Яг тэгж хүн тас харагддсан байлээ. Гэтэ гарахтаа би тэндээс муухай юм ерөөсө бодож гараагүй. Дандаа гоё юм бодож гарсан. Манай нөхөр чинь халамжтай. Гэртээ байхдаа айгүй халамжтай. Одоо юу гэдэг хоол хийчин те. Сайхан хүүхдээ авчин. Цагаахан сэтгэлтэй, цайлган хүн чинь тэгээд тийм зан чанар байхад уул хөнгөн болдог юм байлээ л дээ. Гэтэ нөгөө цаанаасаа тохирохгүй болохоор ингэсэн. Тэрнээс биш манай хүүхдийн авдал зөндөө ах чанар зөндөө агуу. Миний мэрэгжлийг ойлгодог тий. Аль болох намайг гой сайхан яа миний мэрэгжлийг ойлгож ажиллаа хий яа хамт олонтойгоо уулз очир эн чинь бас амар том ах чанар ихгүй бидний мэрэгжлийг ойлгодоггүй мэн гэдэг чинь тий. Гихчшээ ингээл яриул зөндөө зан чанар байна л та. Тэгээ сайхан зүйлс зөндөө байгаа. Олон таардгүй юм бол таардгүй тий. Таарахгүй бол тэгэл таардгүй юм. Хоёроос энд лайв маяг хийж эсвэл олон текстээр гарч ирсэн үү? Үгүй. Нийслэг хүн хоёр дээр яг нэг жижиг орж гардаг юмд явчихсан. Тийм. Тэгээд яг нөгөө нэг тим юм хийчихэр бас ингээд хүн тим юм хийцэн учраас тэрийгэ бодоод ингээд байлгаад ижсэн хүн болдог болно л доо. Жишээлбэл те ингээд болох байхгүй ингээд за гой лайв хийгээд амьдрий гэд хүн бас бодж байна шүү дээ. Тэгвэл лайвын өмнө те гой байчаад гэртээ алцаад байвал тийш амар тухай муухай амьд шүү дээ. Тэгэхээр тийм хогийн амьдрал байхгүй. Одоо над руу харин хүмүүс бас ингэж байгаа. Тийм гой хурим хийчээд яагаас салчиж байгаа юм бэ? Хурим хийхээр тэр хоёр үнийг салахгүй цаваад утсан юм биш шүү дээ.
Хурим хийгээл үнэхээр болж бүтнэгээл хурим ийсэн сүултээ болоогүй л шүү дээ. Тэгэхээр заавал тэгэл нэг тэгж би нэгээ тарамтанд оруулж байгаа юм шиг хэрүүлгээл амьдраад байна гэдэг ч утгагүй шүү. Хурим хийх ямар байдаг юм бэ? Гоё мэдрэмж. Хоримыг ер нь зардал мардал ер нь хий тавьцаа болоод хоёр талаас нь гаргадаг юм уу? Хүргэн өөрөө гаргадаг юм уу? Монгол ясандаа бол угаасаа хүргэний тал гарах хэрэгтэй шүү дээ. Аа за. Тий. Одоо ч манай аав ирдэг байхгүй. За одоо 3 хүүтэй гэхээр бид гоё чинь 3 хурим ихнэ гэж ярьдаг те. Тэгэхээр яг хүргэний тал бол гаргадаг хуримыг. А манай ээж аавын нөгөө ёсондоо ер нь Монгол ясанд нөгөө галтгооных нь юм нүгж гаргадаг гэдэг шүү дээ те. Тэгэхээр нөгөө галтгооны тавилга маань бэлэн байсан болохоор манай ээж аав өглөө намайг хурмын өглөө аваа гарахад галтгооны ийм кастрюл самнууд нэмж өгч гаргаж исэн. Тэгэл яг хүргэний тал гаргасан Монгол дээл, палаж, хурмын бүгд жинтрийг бол манай талаас гаргаж исэн. За бид нар энийг гаргах ёстой. Манай ёсондоо ийм бит юм аа. Тэгэхээр бид нар энийг гаргана. Зарлаа нөхт юм байна уу? Нөхгүй. Дараа нэг тоолож байж байгаа. Тэг яг мөнгө юугаараа бол нөхгүй. Яг өгсөн юмнуудаараа бол нөхчихлээ юм л та. Нөгөө нэг бэлэн бус юугаараа тийм. Би нэг тасархай хөрөм хийнэ л гэж боддог. Би ч их германтхөө тэгээд ерөөс Монголд байгаагүй хөрөм хийнэ л гэж боддог шүү дээ. Нэг тийм зөв юм юу. Ерөөс Монголд хийж байгаагүй хөрөм хийнэ энэ гэж боддог. Гэхдээ хурим хийхээр бол нэг бол хүүхэд нэлээд том болцсон. Нэг бол хүүхэд гараагүй бахт хурим явуулах юм. Манай хүүхд чи яг 7 сартай байсан болохоор 8 сарын 10 тэсэн гэдэг чинь тэрнээс өмнө бараг 4 сараас эхлээ бэлдэж эхэлсэн шүү дээ. Ингээм юмнуудаа том нь гараад. Тэгэл тэг чинь ингээл ятарч байгаа юм чи хүүхдтэйгээ. Тэгэл шүн сэрн мөмдөн. Тэгэл өглөө сэрэл гадуурын авчин. Тэгэл хүүхэд нь ханаад өвдөж хавтан тэгэл ингээл бүү. Тэгэл тэр за бушуух шиг давах мэн л гэж боддог тийм ээ. Дахиж өрмөх үү? Дахиж юу? Ирээдүйн нөхөр маань хийнэ гэвэл хийн шүү дээ. Хийн үстэй. Гэтэ би тэгж сүр дулаантай ихгүй. Ягаад? Сүрдүүлэнтэй нэг гой хийгээд үзсэн юм чинь одоо яг өөр ингэсэн. Гэтэ одоо учиргүй амар өмнөшгөө биш ч ихсэн мэдээж хийгээд би өмнөхөө чинь сүртэй юм яриа гэж яа. Тэг хийн штэ. Тийм штэ. Тэр нөхөр мэд. Өмнөхөө бүр бутавсан юм штэ. Чи хараараа гэж байгаа. Тэрнээс ааш зүгээр л яг мөрөөдлөө дахиад давуулаа биелэрч. Би сая гэтэ мөрөөдлийнхаа урмаа хийсэн гэж боддгийг. Мөрөөдлийнхаа урмаа хийсэн. Тэгээд яа тийм тэгэл дараагийн хүн дахиад хурим хий гэх юм бол би тэрийг үгүй би хийцэн одоо дахиж хийхгүй гэж тэр хүний хүсэл мөрөөдлийг бас хязгаарлахгүй шүү дээ. Тийм бах та. Чи адилхан ингэдэг single daddy гараад ирвэл яах вэ? Ер нь сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа шүү дээ. Бэлтгэлтэй байгаа юу? Яагаад тэгэхээр одоо чам шиг хүмүүс зөндөө байгаа байхгүй юу? Хүүхдтэй өмтөө суухгүй гэсэн хүмүүс. Тэгэхээр яг чам шиг хүмүүс бидний үеийн залуучууд бас наад чи гэдэг 30 настай хүүхдгүй хүн айгүй ховор байхгүй юу? Ховор харин. Нэр үнэхээр амар ховор тийм. Тэг би одоо ээжтэй ч гэсэн л ээжээ надаа одоо олдох хүн бол магадгүй сайнаар ярих юм бол надаа хүүхдгүй хүн олдож магадгүй миний хүүхдийг харих хүн. Ер нь бол 100-ны 70% нь бол надад хүүхдтэй л хүн олдно. Гэл тэгэхээр ээж за тэгэл сайхан юм бодоод байж. Одоо зүгээр л одоо юмс уртгаа хараад байжээ гэж байна шүү дээ. Сайхан юм бодол гэл. Гэтэ үнэлдээ сайхан юм бодож ээж тэрнгүүрээ дуудана л та. Тэгэхгүй бол за дахиад тэгчих үедээ гэдэг бол бас тэгэл өөрийгөө бас ингээ хаач. Тэ өөрийгөө хаагаад өөрийгөө стрессдүүлээд хэвчээ тэ. Энэ бол хүн өнгөрсөндөө амьдрах би жоохон дургу. Тэ лайштэй тэгээд нэг өнгөрсөн амьдралыг бодоод өөрийгөө стрессдүүлж чахаар хаяал уртгаа хараад юу хийж болох вэ яах вэ гэдгээ бодоод амьдрсан дээ шүү дээ. Тэгтээ яг одооны нөхцөл байдал дээр бол эмэгтэй хүн өөрөө хүүхдээ аваад үлдэг энэ бол яг эцэг хайлыг сонгож болно л да. Манай хүн сонгож болохгүй болохоор угаасаа ээж тэр үлдэнэ. Би ч гэсэн угаасаа аавна тэ би чинь зовж тээж төрүүлсэн их хүн юм чинь. Ингээд харахад эрэгтэй хүн айгу гоё үлддэг юм байна. Ер нь бол тэ. Ер нь бол дахиад бүр сэв сингэл үлдчихэж байгаа. Тэгээ аваад үлддэг бас аваад байдаг тэ. Бага. Ганцхан зүгээр бидний нүдэнд ил байдаг нь л эмэгтэй хүн зовж чаналал ингэж байгаа болохоос ш эрэгтэй хүн ч гэсэн зовж чаналал эхнэр нь агс цогтуу тавиал тэ ар өрөөр нь тавьж яваал нөхөр нь арга бараа байж байгаа амьдрал бидэрт мэддэхгүй зөндөл л ш. Манай зөв хоёр охинтойгоо үлдээл тэгэл хоёр охин хараал байж идэг шүү дээ. Тэгэл ер нь бол тэгээ тийм бас залуучууд single аваад байдаг шүү дээ. Тэгээд яагаад зарим нь аваад үлдчихэж байгаа юм гэхээр ээж нь бас авахгүй гэдэг ч бас хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бас байдаг болохоор чамшиг бас би хүүхдээ авна гэдэг бас ээжүүд яг дийлэнх нь баг л та. Тэгтээ бас тэгдэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бол яг нэг нь болоод өнгөрсөн амьдрал би хүний амьдралыг шүүхгүй, үзэгчд шүүхгүй, хэн ч шүүхгүй байхгүй те. Хүснээр комент бичиж те хүний баг таваа хангаж болно. Тэр хүн тэн дээр бичээд өөрөө л стресстэй байхгүй юу? Би тэдний хүний өрөө. Би ерөөсөө тийм юм шүү дээ. Зүгээр нэг гарцсан байхад нь нэг халт харсан.
Дөнгөж нэг тэр яг юу байгаа давцсныг нэг халтгүй л гэж харсан. Тэгэл цаашаа зөндөө тэр чинь ингээл явцсан байлаа шүү дээ. Би тэн дээр ерөөс арга манай ээж авч гисэн чи нэгэнд ийм амьдрал сонгосон бол чам зөндөө хар цагаан зөндөө ийм юм дагуулнаа. Тийм болохоор миний өх иймэрхүү юм зүгээр хаяа сурчих гээд анханаас надад сургацсан. Тэгээ би одоо ер нь тэр юм юмыг нэг л удаа бичлэг үзэж нэг л удаа комментгүй л гэсэн тэрнээс биш би ерөөсөө хараагүй. Хүмүүс биччихлээ. Намайг ямар миний дотор орж үзээгүй юм чинь намайг хүснээрээ хүснээрээ дүгнэл өөртөө бичил тэрэнд энэ минжээста тэнийг миний гэж үчээ тэр хүн өөрөө л эдсийг хүлээж ийнэ. Би тэрийг уншиж стресстэй яах вэ? Чи өнөхөр хүн гоох боломж гарвал гоох уу? Ямар хүн? Эрэгтэй хүнийг. Өнөхөж хайртай. Нөгөөд чи ингээ чам шиг ингээ пэйдэг. Эрэгтэй хүн бол өөртөө хайртай. Тэгээд өвдөг сөгдөд гойдог эмэгтэй хүнтэй суух хэрэгтэй гэж боддог. Эрэгтэн тарж үл яах вэ? Чи гоох уу? Тэр хүн надад хэрэг. Тэр хүн чинь зөв гойлох гээд байгаа. Гуйлгуул надад гэхдээ хайртай юм уу? Хайртай. Тэгтээ гойлох гээд байгаа. Тэгтээ яг тэрийг би мэдх юм бол би гуйш. Эмэгтэй хүн шиг зантай. Та нар шиг. Гойлох гээд зүгээр ингээ хайртай бүртлэн ингээ. Шалчгансан уу? Хайртай. Бүртлэн ингээ гойлох гээд ингээ. Тэгвэл гоохгүй. Эр хүн шалчгаар тийм ямблаг их хэмсэг бардам зан ер нь л хэрэггүй шүү. Ихтэй бардам зан байх хэрэгтэй. Бардам зангүй ихтэй. Бардам зангийн тунганд харуулах хэрэгтэй байхгүй юу? Эхнэр хүүхдээ бардам зан гаргаад яах вэ? Их үед байх. Одоо жишээлбэл би их балаа. Одоо ингээд 30 хүртэл бас ганцаар явж байгаа гай чи энэ байхгүй юу? Хүн гуйждггүй гуулах чаддгүй. Их бузрын зан. Тэгээд чи ганцаар явж байгаа байхгүй юу? Тий. Хүн гуйдгүй. Би ингээд яг энэ л их үедээ шүү. А эргэцсэн тохиолдолоо би өстөд нохоошгүй хамаагүй. Надад бардам зам хинт ч хамаагүй. Би бүр ингээд бамбуушийн хувц өмсөд ингээд цэцгээд очисон гэж бамбуушийн хувц өмсөд ч тэгдэг ихтэн би л мэдэхгүй би л хараагүй. Гэтэ тийм би солиотон байхгүй. Тэнгүүд ихэнх үедээ яадаг вэ гэхээр над таалагдж байгаа тэр хүнд магадгүй би таалагдж болно те. Тэгээ тэр нь ямар зан гараад би ойлгохгүй ч болно. Гэтэ би гойдгүй байхгүй. Ихэнх үедээ гойчвол магадгүй харилцаа ингээд анханаас нэг юм балаа эхэлчихвэл анханаас үнэхээр бидэнд таалагдаад ингээд миний яг үерхсэн харилцаа тийм байдаг байхгүй. Тэгвэл яг анханаас л бидэнд таалагдсан. Тийм. Тэгэхээр ингээд надад амар цаашдаа би яаж гуйж болно шүү дээ чи ус эргэдэг юм чи. А тэрнээс биш ихэнх үедээ гуйж чадахгүй намайг гуугаад бүр дургу. Бүр тэрнээсээ дургу. Эмэгтэй хүний бардам зам байх хэрэгтэй. Эдээс нь эргэдэг хүн бас бардам байх хэрэгтэй шүү дээ. Яг тэгвэл тэр зан чанарыг чинь л олж харах хэрэгтэй юм байна л да тий. Энэ хүн надад тийм байна уу? Би энэ хүн тийм байна уу? Бид хоёр ингэж харьцуул болох юм байна гэсэн харьцааг яг нэг юм хоорондоо харьцаагаа л олж авах хэрэгтэй юм л да чамтай харьцаа. Одоо чи одоо ингэдэг хүмүүс шүү дээ. Өдөр шөнөгүй мессежчдэг тий. Зөвлөө сайхан амарсан уу? Сайхан амраараа орой болгон би тэгж чадна шүү дээ. Би хідэн сарч тэгж чадна. Өдөр нь биччихэл би хідэн сайхан амраараа сайхан дасгаж шүү дээ. Болно. А дасгасныхаа дараа би тийм зантай хүн биш байхгүй юу? Жишээлбэл тий би өглөөр мессеж бичдэг хүн биш. Тэгвэл яах юм? Тэгж чадахгүй шүү дээ. Угаасаа. Тэнгүүд надаас дараа тэр нэх байхгүй. Чи ягаад өглөө мессеж өгөх вэ? Гэл тий яац өөр хүн толцсон юм гэл лай болно шүү дээ. Тэгэхээр би дараагийн асуудлаа бодоод хийдгүй юм хиймээргүй гэдэг. Гэхдээ яг хийдгүй юм хиймээргүйгээ чи өөрийгөө би тийм хийдгүм чи би тийм хийхгүй ирээдүйд амьдрсан ч би тийм хийхгүй гэхээр бол тий ингэдэг хүн чи өөрчлөгддөг байхгүй. Өөрчлөгд би өөрчлөгддөг. А тэгтээ хамт амьдарч иж өөрчлөгддөг үз. Тэгэл одоо таалагч охин болгондоо өөрийгөө өөрчлөөд bayвал. Тэгтээ ихэнх үед бол за ядч үерхэд за секс хийхээс өмнө хүртэл тэгээ би үнэхээр ингэ гуйждаггүй. Чаддаггүй юм. Үнэхээр чаддаггүй юм. Гуугаад говшаа те ингээд дасгаж масгаад энийг дасгаал хажуудаа байлгах чинь тэр би чаддаг. Би тийм хүн биш байхгүй. Өөртөө итгэж чадахгүй итгэдэг учраас би бас нэг чамааг ингээд нүүр бардмаа аваачих юм гэдгийг харуул тийм ааш мэдгүй. Адын зөвхөн гуйлгсан царайлаа л ингээд те ингээд тэгснээр дараа нь тийм биш. Уусаа зан тийм биш. Амар тийм уур мууртай хүн байх юм бол яах юм. Одоо сүүл одоо би тийм пост харж байгаа байхгүй. Ингээд анх ингээд бүр аим сайхан хайцаатай ингээд бүр ингээд цэцэг ном ингээд бүх юм болгоод тэгж сууснахаа дараа ПМ юу гэж хараагаад байгаа чамааг алан талан гэсэн пост би харсан байхгүй. Тэгэхээр тийм залуучууд тань бүр эсрэгээр амар эвгүй санагддаг. Тим үедээ л жүжээл ингээд бүгдийг хийж ягаад өөрийн болсны дараа хингэдэг. Хаа холддیں۔ Тий хаа холддیں гэж юм шиг харааж өрөөгөөд идэг зантай бол онцгой санагддаг. Хүн байгаар л анхнаасаа л байгаар байх хэрэгтэй гэ магадгүй тэр ПМ дуудаад исэн хүн дөнгөж болцож явахдаа анхнаасаа тэр хараал бол утгагүй шүү дээ. Тэр бол ялангуяа гэр бүл дотор эхнэр нөхрийн хооронд тэр байж боломжгүй бас. Тэр одоо угаасаа болох. А тийм юмыг төвчд байж байгаа эмэгтэй хүмүүс зөндөө шүү. Зөвхөн нэг юм жүжигчин л жүжиглдэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо жишээлбэл би нэг одоо шоуддаггүй гэлтэй эсвэл би олон хүнтэй уулзаагүй гэлтэй. Эсвэл одоо тийм охтод бас амар их би амар сайн охин болж жүжиглэх гэдэг ингээд. Би баг эмхтэй хүнтэй уулзаагүй би өргөж үзээгүй тий. Хүн Монгол цөөхөн үнтэй шүү дээ. Тэр бол нэг найз харахад наадах чинь тийм шүү дээ гэж хэлж байгаа юм чи худлаа ярихгүй шүү дээ.
жижигхэн улсад амьдарч байгаа жижигхэн улс биш жижигхэн хүнтэй цөөхөн хүнтэй газар амьдарч байгаа гайны нүд. Худлаа ярих нь бүр эсрэгээр хортой байдаг. Тэгэхээр яг тийм юмнууд бас их байгаа болохоор зөв хүн яг өөрөөрөө байна гэдэг бүдүүлэг байна гэсэн үг биш зүгээр. Яг үнэ. Олон нийтийн газар бие зүв аваа явуулдаг, хоёулахтай багтаа зүгийг хэлж, бурууг нь хэлждэг нэг те хүний газар нэг олон хүнтэй газар зүгийг нь хэлждэг тийм л байвал зүгээр байх гэж бодоод байна. За тийм л хүн хайж ийн гэдэг тийм л хүн хайж байна. За гарч ирнэ яа манай минь. Ирнэ. Сайн охин юм чинь. Тийм штэ. Минь сайн. Би гарч ирэх өгнө. Хамгийн сайн охин жүжигч Минжин гэдэг. Тэр нь би. За тэгээд хамгийн сүүлийн асуулт асуухаас өмнө бэлгээ өгчий. Минжих гоё шүттэй те. Баярлалаа. Тийм. Энэ тимэт. Ер нь яг өөр. Тэгээд гоё шүттэй. Тэгээд ер нь шүд бас их эрүүл мэндийн хамгийн чухал зүйлүүд нэг юм байна. Шүд өвдөд явах юм бол ингээд би бас өвддөг гинэ. Тэгээд ихэд цэцрүүлэгч гэр бүлийн зохиц эмнэлэг байгаа. Гэр бүлийн гэдэг нь одоо би утгаан гаргаж байгаа. Өөрөө үзүүлдэг, X үзүүлдэг байсан. Тэгээд тэрний өмнөхөөс үзүүлдэг байсан. Тэрний өмнөх үзүүлдэг. Энд 2 жил үзүүлж байгаа. Тэгээд манай ээж аав, ихч гээл те. Ингээд юусе манай дүүнер энэ тэгээд бүгд очиж үзүүлдэг. Тэгээд тоног хөрөмжийн сайд дотор хоёрын тхэнтэй тэгээд химс шүүд имплант гэдээс бүгд нь хийн. Гэтэ бас хитрхи тэнгэрийн үнэтэй биш. Яг дундаж үнэтэй. Тэгээд эмчнэр нь залуухан эмчнэр байдаг. Айгу өөрхөн манай цэндээ гэдэг байгаа миний шүүдийг дандаа өвдөхгүй үзэж өгдөг. Одоо кредит авцсан баг. Тэгээд энэ хэд сурвалж хэмлэхийн ингээд эрхийн бичгийг өгч байгаа. 100,000 төгрөгийн. Тэрний чинээс эмчилгээ энэ төр хийлгэж боломжтой. Шүдэ үзүүлээд. Баярлаа. Тэгээд өөрөө ч үзүүлэн одоо ээж аав ах ихчээ ч юм уу те дүүнэр ач юм уу хэнийг ч очиж үзүүлж болно шүү за. Тийм штэ. Одоо нөгөө энийх ганц гол хүчин юу чинь энэ шүд штэ. Шүд л гоё яах юм бол тэгэл хүн өстө яач ч ярьцаж ийн гэж байна. Тийм штэ яг үнэ. Би ч бас шүдэндээ паала илгэсэн. Минийх ч нэг эрэг угасан буруу зуугаад буруу зуусаар байгаа шүдээ ингээд эмзэг болгоцсон. Халуун үт юм ууж чаддгүй. Тэгээ одоо нэг нүрвч паала илгэсэн чи одоо ингээд нэг хорсч марах сингэнэхгүй амар болцсон. Тэгээд хэд сурвалжийнхын да баярлаа. Тэгээд манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт энэ асуултыг би анх зүгээр л нэвтрүүлгээ эхэлж байхдаа нэг брэнд асуулттай боллоо зүгээр юм байна да гэж бодоод нэвтрүүлэг маань зөв яриа гэдэг нэвтрүүлэг чинь зөвүүн амьдралдаа ч хамгийн зөвүүн үйлдэл зөвүүн алхам юу юм бэ гэж асууя да гэл асуусаар байгаад одоо ингээд хүмүүс амар сайн мэддэг болсон тэр асуултыг. Тэнгүүд нэвтрүүлэлд орж ирэх хүмүүс бас боддгийн гэсэн өөртөө за юу гэж тэнд хариулах вэ гэж бодож ирдгийн гинлээ. Тэгээд манай Минжин яг одоо хүртэлх энэ амьдралдаа хийжсэн хамгийн зөвүүн амьдралыг нь өөрчлөх үйс тэр алхам юу байсан бэ? Сая салсан алхам лээ. Ер нь бол тийм. Өөрийгөө нэг улам нээлээ, өөрийгөө улам заригжууллаа. Өмнө хүүхдгүй байсан Минжингээс улам илүү хүчрэхэг те. Дээрэс нь арай ухаан сусан тийм эмэгтэй болж ийн ер нь яг өөрийгөө хараад тахад дээрэс нь энэ салалт бол ер нь миний амьдралын хамгийн нэг юм өөрийнхөө төлөө хийж байгаа хамгийн зөв юм шиг хэрнэ. Нэг юм зөвүүн хүрмээр юм гомдморч юм шигтэй. Тийм нэг зөвүүн алхам байлаа л гэж байна. Nice. Ер нь зөв алхам дандаа өөрчлөгдөж идэх байхгүй. Дандаа өөрчлөгдөж. Одоо магадгүй жилийн дараа ойлгох өөрчлөгдсөн байна. Магадгүй би турцсан байна. Гэхдээ өөрчлөгдөж байхгүй. Ингээд өөрчлөлтөө байдаг. Би бас яг сүлд гэж бодсон. Би бас ингээд сална гэдэг нь өөрөө бас их зөв үр дагаврыг авчирдаг зүйл юм байна. Зөв зүйлээсээ салж чадах юм бол зөв үр дагаврыг авчрах байх. Авчирдаг. Тэгэхээр заавал нэг салт болгоно муухай үр дүнтэй байхгүй гэж бас бодож байна. За тэгээд би бас ер нь боддог гэсэн. Яг хоёр хүн бол яг үр хөвгтэй болсон бол эхнэрээ үр хөвгтэй юу ч болж исэн хайрлаад явцдаг байгаасай гэж би боддог. Тэгээд өөрөө би яг тийм их хүн байхыг хүсдэг чадвал байна. За тэгээд ер нь бол яг хүний бодлоонд ингээл өөрчлөж идэх юм байна. Ингээл дандаа өөрчлөж. Би бас өмнөх буруу бодож исэн байлаа дээ гэж хүн бодож өөрчлөгддөг учраас манай Минжин ч гэсэн цаашдаа ингээд маш гоё залуутай. Залуу мал болоод байх юм дээ яг вэ. Сайхан ээж ажил мэргэжил байна. Сайхан ээж аав нь байна. Тэгээд энийг нэсэн бэлгэлчээ. Оо за баярлалаа. Нэг удаач гэсэн сэтгэл шүү наа чи. Тэгээд өдөр нэвтрүүлэг. Эн чинь нөгөө нэг сахаргүй гэдэг те. Тийм сахаргүй. Химийн ганц байхгүй. Нэлэх хүүхд идэж болно. Тийм аюу гоё юм лээ. Тийм тэгээд жүжигчин, маа самтлагын дуучин, X2 production залуу жүжигчин гэдэг байгаа. Гэхдээ яг үүндээ залуу хүн биш. Залуу jaах. Тэгээд цаашдаа бас их олон уран бүтээлүүдэд
орох бах. Сая боловсролын олон гэдэг юм тоглосон байна. Тэгээд Минжингийн жүжиглэлт улам сайжирж байгаа гэж би хувьдаа хардаг. Баярлаа. Тэ нөө нэг бүгд анханасаа лаг байхгүй шүү дээ. Гэрлээ гэж жүжигч мэдэн шүү дээ. Маски. Анх тэр нөгөө нэг дох мох гэл одоо хошин шог дээр нөгөө хошин шог үзчихсэн болохоор нүдэн дээр өөрчлөгдсөн байхгүй те. Дох мох дээр яаж жүжиглдэг байлаа те. Яриа хил ам те ингээд шал өөр хүн байсан чинь дараа нь бүр ингээд бүр амар мундаг болоод ингээд те. Хобссон шүү дээ. Тэгэхээр ингээд хүн ингээд дандаа сайжирдаг юм байна. Төрөлхийн авьяастай биш хүн ч гэсэн сайжирдаг юм байна гэж би хардаг. Тэгэхээр бас ер нь ингээд хүн өөрийгөө улам хөгжүүлж идэг учраас цаашаа улам манай Минжин мондөг болох хаа гэж би бодож байна. Баярлаа. Настаа баярлаа. Ерөөл Батар шиг. Гэтэ манай Минжин хөргөнд надад тийм гоо цэвэрхэн имплэс надад тийм. Цэвэрхэн гэдэг нь одоо ингээд гар хөдөлмөлөө ингээд арчилчдаг те ингээд нэг өөртөө арчаатай имплэс гэсэн гэдэг. Тэгээд мондөг имплэс шүү. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэг жүжигчин Минжин оролцлоо. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзтлаа түр баяртай. Баярлаа. Баяртай.